За өдрийн минь. Айгу олон сайн шүү. Яа. Энийг хацчаарэ. За тэгээд өнөөдөр миний хэлүүлэх өдөр. Тэгээд би хит хитэн зүйлийн төлөө залбирах. Тэр залбиралтаа та эдийг уруу татнаа. Тэгэхээр энэ юу гэсэн мэхээр ариун сүнс маш хүчтэйгээр одоо сануулаад ятгсан хит хитэн зүйл байгаа. Тэр санаа хуваалцаад тэгдүүлээ залбирна. Тэгэхээр ариун сүнс биднэрт одоо сануулж биднийг ятгаж гэдэг нь тэдгээр зүйлс тэнгэрт яг одоо хэрэгдэж ийн гэсэн үг. Тэгээ биднэрт газар руу буулгаж ирнэ. Харин бид нар тэр сануулгыг нь сонсоод хүлээж аваад тэгээд газар дээр тулгуурласнаар тэнгэрт хүсэл нь Бурхны тэнгэрт хүсэл газар дээр биелээ болдог байгаа. Тэгэхээр бид нэр яг энэ л одоо ариун сүнс яг тэр сануулж байгаагийнхын дагуу залбирч тэрнийхэн дагуу бодож тэрнийхэн дагуу үлдээд тэгээд тэрэндээ итгээд тэгээд алах нь одоо бидний яг хийх ёстой ажлын маань нэг хэсэг байгаа. Тэгэхээр тэрнийхээ дагуу өнөөдөр хит хитэн зүйлийн талаар яриад залбирна. За тэгэхээр яг одоо бид нэр өнөөдрөөс гадна 2 бүтэн сая өдөр цуглаад тэгээд 8 сарын сургалт эхэлнэ. Тэгэхээр 8 сарын сургалтны бэлтгэл олгож одоо энэ хитэн залбирал явсан баггүй. Тэгэхээр нэгээс гарсан 19-д болохоор Израильчууд нөгөө Египтээс гарчаад тэгээд Бурхны сая уулын тэндэж Бурхан буух гад хэлж байгаа байхгүй юу? Мосед тушаал болгож байгаа. Эзэн Мосед ард түмэн рүү очиж тэднийг өнөөдөр маргааш ариусган хувцсыг нь угаалга гэж байгаа байхгүй юу? Тэгээд би одоо ингэ буух чинь Сяндар буух чинь ард түмнийг ариун байлгах гэж байгаа. Тэгэхээр ариун байлгах гэдэг нь өөрөө тэр үед Бурхан өөрөө ариун байсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс амьд байх ёстой учраас ариун байх ёстой. Өнөөдөр бидний хувьд юу гэхээр бид нар ариун байна гэдг нь ариун сүнс дотор оюун бодол зүрх сэтгэлний нэгдснээр бид нар ариун хүмүүс ариун ард түмэн болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар 8 сарын сургалтын дээрээ нэгдүгээр нэгдэлтэй баймаар байхгүй юу? Эргэн тойрон биш харин өөр дотроо ариун сүнстэй би өөрийнхөө оюун бодолтой би өөрийнхөө зүрх сэтгэлтэй одоо бид нэг арай өөр төвшин тэр сургалтын дээр очих гэдэг шүү дээ. Тэгээд тэр өмнө нь бол одоо юугаа ч мэдэхгүй тэгэл ороод тэгэл эхний өдөр нь өдүүлээд хоёр дахь өдөр нь гэж 3 дахь өдрөөс таална гээл тэгэл буцаж ирээд дахиад ингээл нэг юм төвдөөсөн шүү дээ. Одоо бид нар тэр сургалтанд очихдоо яг ариун ард түмэн Бурхантай уулзахдаа ямар яг тэгэж очих хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар нэгдүгээр өөрсдөө ариусгах хэрэгтэй. Бурхан хугацаа өгч штэ өнөөдөр маргааш өөрсдөө ариусгах. Тэгэхээр бид нарт ч гэсэн Бурхан хугацаа өгöd байгаа нь та нар ч гэсэн өөрсдөө ариусгах гэдэг нь бид нар одоо бэлт хэрэгтэй оюун бодлоо, зүрх сэтгэлээ тэгээд ариун сүнс дотор өөрийгөө яг тэр 3 хоногийн ажиллагаанд ингэж бэлдснээр бид нар тэр тэнгэрт яригдах зүйлсийг бүрэн хүлээж авах одоо бүр хүчтэй тий тэр нэг даах тийм одоо хүчин чадалтайгаараа тэнд очих гээд байгаа байхгүй. Тэгвэл тэнд очиод эхний өдрөө ноцоостоо тэгээд нэг хүч гаргаад тэгээд хэр болохгүй байгаа байхгүй. Ажиллахгүй бүрэн дүүр. Тэгэхээр бид нэр тэр 3 өдрийг бүрэн дүүр ашигласан байхын тулд биднэрт ийм нэгдэл хэрэгтэй, толгойдох ийм нэгдэл хэрэгтэй, зүрх сэтгэлд ийм нэгдэл хэрэгтэй. Тэгээд тэрнтэйгээ нэгдсэн хүмүүс бол эргэн тойронд хүмүүстэйг нэгдэх нь бол амархан шүү дээ. Өөртөө нэгдэж чадсан хүн чинь. Тэгэхээр бид нарт нэгдүгээр ийм нэгдэл гэдэг зүйл хэрэгтэй. Нэгдэл гэдэг зүйл хэрэгтэй. Өөр дотроо. Тэр энэ зүйлийн төлөө бид нар залбирна. Нэгдсэн байхын тулд хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр хайр байгаа. За тэгээд 1-р Коринт 13-12-13 болохоор Монгол хүмүүстээр арай өөр байсан. Өөр өдөө шүү дээ. Итгэл найдвар хайр 3 үздэг хамгийн агуу хайр юм аа гэдэг 13 төсөл. Мессеж библиэр болохоор 12-оос эхлээд бидэнд одоохондоо бүх зүйл тодорхой харагдаж чадахгүй байгаа. Бид нар манан дотроос нүдээ онилгоод манангийн эсрэг талыг өдөг бадаг гэж харж байгаа. Гэхдээ нар тод тусаад өдөр цэлэнхэд бид тэнд байгаа зүйлсийг
тод харж чадна. Ийм бүрэн төгс байдал ирж байгаа. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр бид нар Бурхан биднийг юу ч хардгийг, Бурхан яаж хардгийг яг тэр шиг харж, Бурхан биднийг яаж мэддгийг яг тэр шиг бид нар мэднэ гэж аахгүй юу? Тэгээ 13 дахь хэсэг эхэлж байгаа юм. Гэхдээ энэ бүрэн төгс байдлыг бий болгохын өмнө бид нар тэр бүрэн төгс байдлыг гаргаж авахын тулд хийх ёстой 3 зүйл юм гэж аахгүй юу? Нэгдүгээр бид нар тасралтгүй итгэх ёстой Бурханд. Хоёрдугаар бид нар хизээж ганхахгүйгээр түнд найдах ёстой. Тэгээ гуравт нь түнд харангүйгээр хайрлах ёстой. Тэгээ энэ 3 зүйлээс хамгийн онцгой нь хайр юм аа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний бүх зүйлийн шалтгаан нь хайр байгаасай гэж тэр хүсэж байгаа байхгүй Бурхан. Өөр ямар шалтгаан биш. Одоо бид нар Бурханд итгэсэн шалтгаан хүн болгонд өөр байдаг шүү дээ. Тэр итгээгүү, тэр өвчтэй, би өвчтэй ч юм уу тий. Тэр өнөөдөр бидний хувьд энэ цуглаанд ирдэг эсвэл 8 сард очдог одоо эсвэл залбираа зуудаг ганцхан шалтгаан нь түнд хайртай учраас. Тэр л ганц шалтгаан байх ёстой. Одоо биднэрт бол өөр ямар ч шалтгаан биднэрт байх ёсгүй. Одоо байгаад биднэрт харуулах нь шүү дээ тий. Илчлэх нь. Тэгэхээр бид нар яг ганцхан танд хайртайгийн улмаас энэ бүх зүйлийг би хийж байгаа гэдэг тэр л ганцхан шалтгаантай үлдэх цаг ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ бас тэр хайрын төлөө тэр л шалтгаан тийм л хайртайгийн улмаас байх болтугай. Өөр юу ч биш. Өөр биднийг юу ч одоо одоо ийшээ хөдлөх хүч болов. Бити болоосаа эсвэл өөр юу ч бидний 8 сар руу явуулдаг сургалт бай. Тийм биш харин зөвхөн түүнийг хайрладаг хайр, түүнийг бүр хайрлахын эсэн гэсэн хүсэл тэр зүйл минь бүх энэ зүйлийг одоо сүнслэг зүйлийг хийх тэр бүр яг үндсэн шалтгаан байгаасай гэж Бурхан угаасаа үздэг. Угаасаа түүний хайр хийж дуусахгүй мөнх учраас энэ одоо Бурхан бид хоёрын энэ харилцаа мөнхөд үргэлжлэх байхгүй. Хайрын дээр тогтож байгаа учраас. Тэгэхээр энэ харилцаа Бурхан илүү их гүнзгий, илүү их одоо бидний нухацтай гэж хэлж байгаа тийм. Бурхан ч их аюул нухацтай байхгүй. Цаг одоо ирж байгаа цаг биднийг унгаах гад отоод хийж байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхан биднийг унгаах шалтгаан өгөхгүй тулд одоо тэр бүх шалтгаанаас нь залгаад зөвхөн өөрийнхөө мөнхөшгүй, дуусшгүй мөнх үргэлжлэх тэр хайрын дээр минь зогсоод тэр хайрын дотор минь бүх зүйлийг хийдэг байгаас гэж тэр хүсэж байгаа. Тэгэхээр бид нар тэр хайрын төлөө бас залбирна. Тэгэхээр бид нар ийм нэгжийн өөр доторх ийм нэгжийн төлөө тэгээ бас тэр зөвхөн хайр гэдэг тэр нь шалтгаантай байхын төлөө тэгээд гурав дахь нь болохоор энэ Юдагийн цагт дааш нэгэн бүлэгтэй тэгээ айгүй хурц битсэн. Айгүй одоо хуцтай битсэн. Энийг бичихгүй бол үнэхээр болохгүй байна гэж ирээд битсэн. Тэгээд 3 төрлийн юм ярьсан шүү дээ тий. Одоо Египтээс ард түмээ авсан гэсэн тэр Египтээс Бурхан ард түмээ хайртай учраас авсан шүү дээ. Тэгээд тэр хайртай ард түмэд гэхдээ түүний эсрэг гэрчлэхэд Бурхан гэрчлсэн хүмүүсийг устгасан. Хайртай байсан ч гэсэн устгасан тий. Тэгээ хоёр дахь нь болохоор нөгөө байр сууриа хадгалахгүйгээр өөр ажил хийгээ явсан тэнгэр элчнэрийн талаар ярьсан. Тэгээд гурав дахь болохоор Содом Гомора гэдэг хотуудын талаар яриад тэгээ Бурхан устгасан. Тэгэхээр та нар энэ бол бидний хувьд бол том анхаарал татвараа гэсэн ерөнхий тийм утгатай. Гэхдээ яг үндсэн миний ярих юм болохоор 1:12 байгаа. Ийм хүмүүс та нарын ариун зоогонд сүйтгээд одоо сүйтдэг хад шулуун шиг гэж аахгүй одоо ийм хүмүүсийг. Тэгээд тэд нар ичгүүгээр та нартай идэж уугаад зөвхөн өөрийнхөө гизийг л дүүргэдэг хонцтой гэж байна. Тэгээд тэд салхин туugдж явдагч бороо олдохгүй үүс. Тэгээд үр жимс ургуул хуйлал болсон ч үр жимс ургуулдаггүй 2 удаа өгөж үнцээрээ суурсан намрын модоо гэж аахгүй. За эндээс юу тэр хүмүүсийн талаар юу ч ярихгүй. Юу гэхээр энэ 2 удаа өгөхөд үнцээрээ суурсан намрын мод гэж байна. Тэгэхээр хүн 2 удаа эндээс би юу ойлгосон бэхээр
хүн үхсэн ч гэсэн дахин амьлахгүй байж болдгийм бэ. Хүн одоо тэгж би өөртөө үгээд би ингэсэн гэдэг тийм. Гэтэ бид нар тэнд ингээ яад ч юм тийм суулын дээр хийх 2 сарын өвчшил болсон. Яад нэг л болохгүй гэж бодоод тэгэхээр бид нар хичнээн өгсөн байгаад тэр дахин амьлдаг ариун сүнс тэр хэрээс дотор бид нар тэр байдлаа буцаж дахин амьлахгүй бол бид нар тэндээ үгсээр л дээ. Тэгээ эцэст нь яг үгсээрээ суглагдсан намрын мочиг хайтгаар байгаа байхгүй юу. Тэгэхээр энд 2 удаа үгсэн гэж байгаа тийм. Тэгэхээр эхний үгс нь юу вэ гэхээр жимс гаргаж чадахгүй бол жимс гаргаж чадахгүй буюу одоо модныхоо үндсэн чадвараа алдахыг үхэл ихний үхэл гэж байгаа байхгүй. Тэрийг болохоор урд чадвараа алдах үхэл гэж байгаа. Хоёр дахь үгс нь болохоор бүр үнцээрээ тасдагдаад бүр мод гэдэг бүр мод байхаа болоод мөнхөд үххийг хоёр дахь үхэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ариун сүнс дотор дахин үхээд дахин амьлах ёстой. Тэр нэг хууч бид нар одоо хуучин зүйлээ хаяа шин зүйл орж ирнэ гэдэг чинь. Тэгэхээр бид нар үхчээд араас нь бид нар ариун сүнсийг та дахин амьлуулаач гэж гуйх хэрэгтэй юм байна. Бид нар тэгдгүүн байна. Бид нар зүгээр үхсэн та гэх ингээл байгаа мөрчлөө бид нар яа тэр дахин амьд тэр нөхцөл байдлыг би дахин яг амьсан уу? Миний оюун бодол яг дахиж ингэж бүр цоо шинээр ингэж бүр бодсон уу те? Эсвэл бид нар ингэж нэг зүйлийг мэдхээрээ бид нар буцаад өмнө шигээ ерөөсө бодож чаддгүй шүү дээ. Өмнө ингэж болтгол хийсэн та гэдэг чаддгүй те. Тэр чинь дахиад цоо шинээр юм бодлын орчлог үүсгэхтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар үхэл дотроо хүртэл дахиж амьлах хэрэгтэй байхгүй. Тэрэндээ бид нар бас анхаарах хэрэгтэй байна. Үхэж байгаадаа биш үхээд дахин амьлж байгаадаа тэгээ тэр дахин амьсан тэр дотроо явж байгаа хэсэгтээ бид нар анхаарах хэрэгтэй. Тэрийг бид нар хайцсан байх. Тэр бидний 3 дахь залбир бол бид нар үхээд дахин амьсан тэр амьдрал дотроо яаж амьдрахыг бид нар ариун сүнсээс дуух хэрэгтэй юм байна. Яг л ариун сүнс хийж амьдруулж чадсан байхгүй. Ариун сүнс Христ дахин амьлуулад дахиж хэдэн өдөртэй газар дэлхийд 30 өдрийн турш байлгаад явуулсан шүү дээ. Тэгэхээр бид нарт ч гэсэн тийм зааварчлах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар энэ 3 зүйлийн төлөө залбирэн тэгээд 8 сард бид нар зүгээр л 7 сарыг өнгөрөөж 8 сард зүгээр очимооргүй яа гэвэл энэ одоо 8 сарын сургалт ерөнхийдөө удаан байхгүй юм шиг надад бол төрсөн. Тэгвэл Жонтон тэгээд пастрыг түнд очсны дараа ч гэсэн надад ер нь бас байнга юм мөнх үргэлжлэхгүй юм байна. Ер нь юм энэ дэлхийд юу ч мөнх байхгүй юм байна. Тэгэхээр би чинь нэг юм хараа явж тэр хүн тэр одоо юу гэдэг юм байхгүй болчихвол бид нар хаашаа харахаа мэдгүй эсвэл одоо ингээл аягүй хэцүү шүү дээ тий. Тэгэхээр тийм паникнд ороход бол бид нар өнөөдрөөс эхлээд байгаа цаг хугацаанд бэлдэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас бид нар ирэх цагтаа бид нар бэлэн баймаарай та биднийг бэлтгэж гэж яаж тий. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн оюун бодлоо зүрх сэтгэлээ одоо бэлтгэн ихний алхам. Тэгэхээр 8 сарын сургалтаас өмнө таад ч гэсэн санахаараа залбираад өөртөө бүр байж болох хэмжээгээр бүр бэлдээд тэгээд тэр өдрийн туршид би авах ёстой бүх юм яг л чи ямар хэмжээтэй тэр чигээр өгнө гэсэн тийм. Тэгэхээр бид нар тэрнээс өмнө бүр сүнсний хэмжээ бүрстэй тулсан тийм чангаага тийм авч болох бүр тэр даацаа бүр нэмэгдүүлээ тийм байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө яг үндсэн юм 2-3 зүйлийн төлөө тэр залбирна. Тэр энэ бол бас сүнсний удаагийн том өөрчлөлт байгаа. Өөрчлөлт хийж байгаа гэсэн үг. Тэрээс өөр төвшөнд гаргаж байгаа гэсэн үг. Хүүгийн төвшөнд гаргаж байгаа гэсэн үг. Одоо зүгээр нэг итгэгч ийм төвшөнд хүүгийн төвшөнд биднийг хараад хүү шиг байхыг бид нар шаардж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ дуулууртайгаар бас сахилга баттайгаар хүлээн зөвшөөрөлтөөр тийм итгэх найдвартайгаар яг бас хайр дотор ормоор байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ босоод тэгээд энэ 3 зүйлийн төлөө залбирая. Бас 8 сарын сургалтын төлөө бас залбирая. Пастрын төлөө залбирая тийм. Аян замын тэгээ бас юугаар ирэх пастор тийм. Тэгээд
тэр бүх зүйлийн төлөө залбирая. Бас өөрсдийнхөө төлөө залбирая. Тэгээ бас бэлтээ өөртөө оюун бодлыг зэгцлээд зүр сэтгэлээ бас зэгцлээд яг тэр цаг хугацаанд би гаргах ёстой. Яг л бүхэл зүйлээ яг тэндээ гарахгүй байхгүй тэр цаг хугацаа биднэрт мөн хөрвүүлжихгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр цаг хугацааг үн цэнтэйгээр хүлээж аваад тэгээ бас өөртөө аюул сайн бэлтээд тэгээд 8 сарын сургалтанд өгдөг явмаар байна. Хамгийн сайнаар баймаар байна. Тэгэхээр бүр хамтдаа залбирая. Талаас ахуулах. Та ганцаараа бурхан руу ойртох. Та өөрөө бурхан руу чигших. Үг ардуулдаг биш. Сүнсний зүрхнээсээ дуулах цаг ирсэн баахгүй. Нэг л өдөр хөгжимгүй дуулах цаг ирэхэд та яах вэ? Магтаалын баг үрээ дээрээ ч тэр үг тавьдаг юм ажиллахаа ажиллаа биш. Та зүрхсгэлээс өөрөө сүнснээсээ дууг аялуу гаргаж ирэх тэр цаг ирсэн. Та бүр юм улам бүр нарийн юм бүр улам бүр ингэцэгцтэй. Хүмүүс улам бүр таныг илүү хүчрэг болох тэр зүйл дээр чиглэсэн байна. Бид нар тэр унших материал их байна. Баг зарим нь уншиж барахгүй. Амжихгүй амар их материалууд байна бидэрт. Тэгээд дээр нь библи судлалын подкаст байна. Ном бүрээр тэр бүр үнэхээр гайхалтай цагууд байгаа. Эвс ном сүлдээ орж ирсэн. Эвс номын тэр хүн маа одоо астер дээр орчуулад тавьсан байна. Энэ бүхэл зүйл тэгэхээр бурхан өөрөө танд ямар их анхаарал тавьж тэ. Таны бүр ингээд хоолоор цадаасаа бүр битээ дутуу байгаасаа хүн хүүхдээ үлсэхгүй амьдруулахыг хүсдэг шиг бурхан энэ самгч танд бүр битээ үлсөөсөө юугаш бод дутагдаасаа. Дутаг гэхээр бид нар зүгээр л яг л мөнгөрөөл буцаа шилждэг эсвэл нэг юмруу сүнслэг тэр дутагт гэдэг чинь тэрнээс ч аюултай зүйл. Тэрээс ч хэцүү зүйл ахгүй. Тэр чинь та яг мөнгөтэй болоод юм хөдлөж авч болно. Харин сүнслэг тэр зүйлийг бурхан өгөхгүй бол та өнөр өөрөө хичээж өөрөө зориулт гаргаж заагарах тэр зүйл дээр ирэхгүй бол тэр зүйл тань руу ирэхгүй. Тийм болохоор одоо өнөөдөр ч бас Иохан 3:16 ярьж зайрал байна. Тэгвэл бурхан ертөнцийг хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд итгэж хинч мөхгүй. Харин мөнх амьтаа байх болно. Бурхан ертөнцийг гэдгийг өнөөдөр юу вэ гэж өнөөдөр та өөрийнхөө нэрийг тавиад үзээсэй гэж ярьж байгаа юм биш. Бурхан чин зөргийг хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд итгэж хинч мөхгүй. Харин мөнх амьтаа болно. Би мөнх амьтаа болно. Би мөхөхгүй. Яг л бурхан миний төлөө те энэ газар жилийн дээр бүр бурханы хүслийг гүйцэтгүүлэхээр энэ газар ирсэн байхгүй юу? Тэгвэл бид нар яаж юм? Бид нар одоо ингээ хайр өнөөдөр өглөөс хойш ер нь хайр яригдж штэ. Хайр бурханы хайр. Эвс номдорч хүртэл бурханы хайр. Та нар хайраа оргисон байна. Эвс цуглааныг бол би өнөхөр хүчрэг цуглан байсан баг гэж бод. Юу үл бид нар сүнслэг төлбөр дээр штэ. Сүнслэг дэвш дээр юмсыг тохиолж байгаа өгөөд нь бусд захидлуудаас илүү бүр хүчрэх те. Сүнслэг төлбөр гарч ирж тунгалсан эцгийн хүслийг энэ газар захирж байгаа тэр муу ерөн сүнсний эсрэг залбирч байгаа тэр залбирлууд хүртэл. Гэхдээ тэд нар эцэст нь яасан байг вэ? Хайр байхгүйсэн. Бурхны хайр байхгүйсэн. Үнэхээр бид нар хайр байхгүй юу хийж чадахгүй. Хайр юунаас эхэлнэ? Хайр танаас эхэлнэ. Та өөрөө бурхнаар хайрлагдсан гэж мэдчих байвал тэр хайр доошоо урсдаг. Тэгэхгүй бол та бурхан хайрлсангууд ертөнцийг харна та. Эсвэл за манай аавыг, манай эхнэрийг, манай хүүхдийг гээд та өөрөө хайчдаг. Хүн өөрийгөө хайрлж иж бусдыг хайрлнаа. Өөрөө хайрлт, өөрөөдөө үн цэн өгдөг, өөрийгөө үнэхээр бурхны хүүхэд гэдэг тэр байр суурин дээр авчирдаггүй нийгэм дээр бурхан тэр хүн бурхныг олж харахгүй шүү дээ. Бурхантай байж чадахгүй. Яг тэгвэл тэр бурхан тэр хүнийг хайрлсан гэдэг тэр хайраа тэр хүн өөрөө мэдэх юм бол тэр хүн өөрөө тэр зүйл дээр хамт алхах юм бол та бусдыг хайрлаад багч зовоод багч хэрэг байхгүй. Яг тэгвэл тэр хайр танаар дамжиж урсах учраас бид нар ярьдэн шүү дээ. Бурхан ертөнцийг хайрлсан гэвэл бид ертөнцийг хараад байна. ертөнцийн за би хэнийг хайрлах вэ? Хэнд үйлчлэх вэ? Хэний тал зогсох вэ? Хэний төлөө залбирах вэ? Заастаа нэр эхнэрийн төлөө залбирах юм. Заастаа аав ээжийн төлөө залбирах юм. Тэгэл хамаг залбирал нь явж ирсэн гэсэн өөрөө байхгүй. Тэгэл өөрөө тэгснээ өөрийгөө буруусгах. За би тийм хүн, ийм хүн. Очи өстой тийм байж штэ өөрийгөө гэл итгэл тэрэнд нь итгэл. Би ч өөрөө энэ зүйл замыг туулсан, энэ зүйл дээр алхсан.
Юу над руу буруутгал орж ирсэн. Тэгээ би тэр зүг заримдаа итгэцэн явж ирсэн юу гэж. Нэрэл би тийм хүндээ. Нэрэл ингэсэн шүү дээ. Үнэн л юм чинь те. Би ингээл алхацсан юм чинь. Энэ буруу шийдвэрээс бол би ингэж алдсан юм чинь. Одоо энэ зүйл байх ёстой юм болоо да гэсэн тийм бүр юу авцсан. Бодол авцсан, сэтгэл авцсан. Гэсэн бурхан юу гэсэн үгүй шүү дээ. Би чамаа хайрлсан. Чи өөрийгөө бод би чиний төлөө өөрийн хүүг өгсөн. Би бүр чиний гим нүглийн төлөө би чамаа бүр өөртөөгөө уулзуулахаар өөртөө хамт байхаар чамд хайртай гэж хэлхийн тулд би бүхэл ажиллагаа хийцэн, төгс болгоцсон, бүхэл зүйл хийгдсэн. Одоо тэгвэл бид нар яг өглөөс өөрийнхөө төлөө эхэлж залбирх хэрэгтэй юм байна. Би хайрлагдсан нэг юм байна. Би бүр онцгой нэг юм байна. Бурхан бүр намайг ямар их хайрлсан бэ? Миний нүд чих ам, хөл гар хөл надтай хамааралтай бүгдийг ямар их хайрлсан бэ? Тэр хайр над руу уурсчиж, би тэр хайраар дуурчиж, тэр хайр намайг бүр эзлэн авч, намайг бүр ингэ бос суухгүй болгожиж, та өөр хүнийг хараад үзээрэй, та нөхрөө хараад үзээрэй, хүүхдээ хараад үзээрэй. Шал өөр харна. Танд гомдол төрөхгүй. Танд уур уцаар төрөхгүй. Танд юуш төрөхгүй. Яа тэгвэл та бурхны нүдээр тэр хүмүүсийг харж эхэлнэ. Тэгвэл та өөрийгөө бурхны нүдээр харсан цагт бусдын нүдийг харахаас та бусдыг бурхны нүдээр харжаад тэр хүмүүсийн тэр өөрийгөө харах гэдэг байхгүй. Тийм биш. Бурхан болохоор чи эхлээд надаар өөрийнхөө нүдээр миний нүдээр намайг хараад өөрийгөө хараад чи өөрийгөө их хайрлаад өөрийгөө ямар үн цэнтэй гэдгийг мэдрээд тэгсэн цагт тэр зүйл чамаар дамжуулж бусд руу уурснаа. Тэгэхгүй бол та бусдын төлөө үйлчлэх гээд байгаа юм шиг, бусдын төлөө амьдрах гээд байгаа юм шиг тийм. Бусдын төлөө бурхан стандараар зовц, бурхны төлөө стандараар би бурхны төлөөч гэдэг үгээр нь жоохон апасны шүү. Бурхан надад тэгж хэллээ. Би бурхны төлөө алхаж чинь, би ингэж зовж чинь. Та намайг тэгэд харахгүй байх гэж бурхан руу эргээ гомдлоод дунд юу. Би таны төлөө зогсоод байгаа чинь та намайгаа ингэж амьдруулад байгаа. Ягаад би ингэж зовоод байгаа? Чи өөрлөгөө хараад байгаа чи. Өөрийгөө их хайрлаад байгаа чи. Өөр дээр үн цэн өгөөд өгөх чи. Өөрөө яаж хайрлагдсан бэ? Бурхан чамайг яаж хайрлсан юм? Чөндөрийг яаж хайрлсан юм? Чамдаар би юу хийсэн, юу тавьсан. Эхлээ чи миний дотор өөрийгөө хараад, өөрийгөө хайрлагдсан гэдгийг мэдрээд, өөрийнхөө байр суурийг болоод юуны төлөө алах гэж байгаа, юуны төлөө зориулсан юм. Бурхан чамайг яг энд яг суулгаж байгаа. Тэр зүйлийг эхлээ мэдрээд, тэр зүйлийг эхлээ аваад байгаа. Тэгээд тэр байр суурин дээрээ ороод ирэхэд бусд нь зүгээр л аяндаа дагалдах зүйл юм байна. Эпсноон подкаст дээр хэлсэн шүү дээ маа тэр ирчүүдээ босоод ирчихээ. Юуны төлөө зогсоо мэдчих. Юуны төлөө зогсоо гараад ирчих. Их чинь бид нар дэмжийе. Чиний төлөө нэр үхэн хатан тултаад тэгээд тэрийг бодчих. Эмэгтэйчүүд чи ингэж бодд юм уу? Бид чинь шал өөрөө бодд юм ах гэж бодсон шүү дээ. Ирчүүд нь өөрсдөө байр суурин дээрээ сүнслэг тэр зүйлс дээр гарч ирэхгүй бол эмэгтэй хүн аяндаа хүчлээл өөрөө гарч ирэх юм байна л да. Тэгэл бид нар гомдолж чийстэй тэглээ юм гэлээ те. Чийстэй доош буугараа иргэн дээр юм шүү. Тэр хүн эхлээд өөрөө дээр гарах хэрэгтэй. Өөрөө бурхан дотор үнэхээр яаж үнцэнтэй энэ гэр бүлийн төлөө юу их хэвтэй, юун дээр зогсох хэвтэй, юуны тал байх хэвтэй. Чамайг бол бидрийг бол буруутгал амар их орж ирнэ. Өдөр бүр бараг өглөө минут секунд бүр та анхаарлаа алдгал юм бол чамайг зүгээрсөө чи ийм тийм. Заримдаа бүр итгэтлээ өө тийш тий. Нэрээ ч тийм юм да. Нэрэж бурхан намайг харахгүй тэгэл би өнөөдөр ингээл зовоол бүдрэл ингээл бурхан байхгүй юм шиг амьдрал. Гэсэн болохоор чи ихлэ үйлс намайг хараад. Ариун бууж ирсэн дараа тэр хүмүүс хаашаа илгээ хэцэнгүй шорон руу очсон байхгүй. Тэр хүмүүс ташуурдуулсан. Тэр хүмүүс хизээш ингээл нэг юм гой тансаг тэр зүйл рүү ороод тэр хүмүүс яасан бол өрсөн тэдрийг үзэн ядчихсан байхгүй. Харин гэхдээ бурхан тэдрийг хайрлаж исэн. Тэд бурханы хайр дотор байсан учраас тэр зүйлс тэдэрт ерөөсөө тийм би бод баг өвдчихгүй байсан баг туу ташууртай. Орилж чалаачгүй баг. Есүс Христ хүртэл загламын зовлон авсаж байхдаа тий. Тэр зүйлс тэр зүгээр эцгийн хүслийг дийдсэн байсан. Тэрэн дээр бүр ингээд яг бусдыг хайрлах хайр тэр дүүрсэн байсан байхгүй. Эцэгтэйгээ байх тэр хайр, эцэг нь яг эцгийн хүслийг юу юм гэдгийг харсан. Тэгээд үйлчлэлийг ярьжсэн бол чи яг хүнд үйлчлээд байгаа. Үйлчлэх гэж яг юу юм? Яг ч хүн юм яг бурхнаар үйлчлүүлэх гэдэг байгаа. Нэг л их үйлчлэх гэсэн хүмүүс, нэг л их бурхан одоо хуучин бид нар анх залуу байхдаа цуглаан дээр цан өнгөрөөдөг хүмүүс
бусдын төлөө үйлчилж чинь, бусдын төлөө залбирч чинь, бусдын төлөө бид алхах чинь гэл. Тэгэл нүүн амьдралын сүрээд ирэнгүүт би таны төлөө үйлчлээ та юм аа. Би таны төлөө алхахад миний амьдралыг хар. Би зовж байна. Би тэгж байна. Гэхдээ бурхан чи их өөрөөгөө амьдралыг босгох чи. Чи их өөр дээр анхаарлаа тавиад байгаа чи. Чи өөрөө хайрлагдсан гэдгийг мэдэрч ядаж өөр дээр гар тавиад бусдын төлөө очиж залбираад байдаг. Нэг өдөр өөр дээр гар тавиад өөрөөгөө өрөөгөө төхөж өөрийн бурханы нэрээр тэр зүйлсийг буулгаад ирээ чи. Тэгээ бид нар бас Тэнгэрийн өдөр дээр энэ газар цаг амьдрах гэл тэр материалууд номууд бидэнд орчуулагдж ирсэн байгаа. Бид нар уншиж байгаа. Тэрэн дээр бүх хүмүүс данс мас яриад. Надад данс ерөөсө харагдаагүй. Надад ганц л юм бодогдсон. Чи энэ газар дэлхий дээр бурхан эцгээ мэдэхгүй, түүнтэй хамт алхаж чадахгүй, түүнийгээ танихгүй бол чи дээр очиж танихгүй. Яа тэгвэл чинд танихгүй бол чи тэнд очиж юу таних гээд байгаа юм. Энд чи бурханаа мэдэхгүй, бурхантай хамт алхаж чадахгүй, бурханаа ойлгохгүй, түүний хүслийг ч ойлгохгүй. Тэр ямар бурхан гэж гэдгийг мэдэхгүй чи дээр яг ямар бурхан очиж одоо би аврагд би бурхан дээр очиж намаа бодхон аваачаач гэх ямар бурханаа очих ш та мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ газар амьдрал гэдэг дээр данс мас чинь дараагийн асуудал. Эхлээд бурхантай хамт алхаад тэгээд түүний хүслийг мэдрээд түүнтэй хамт амьдраад түүний хайраар өөрийгөө хайрлах. Өөрөө ямар үн цэнтэйгээ мэдэр. Үн цэнтэй хүн үн цэнтэй хүнтэй л харьцдаг шүү дээ. Тэрнээс шүүн цэмэггүй цаг гаргахгүй. Одоо гэрлэгч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэд ч гэсэн өөрийнхөө үн цэнийг мэдэрч өөрийгөө төвшин тогтоогоод тэгээд өөртөө суугч байгаа хүнийг ямар байх ёстой юм гэдэг өөрчлөлт харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бидний үн цэн бүр өөр төвшөнд орж ир. Тэгээд эрэнгүүд бид нар чи статикийн газар дэлхий дээр тэнгэр мөнгө бурхны хаанчл дотор бүр амьдрах нь ойлгомжтой. Яг л эхлээд би бурхантай хамт байна. Бурхан намайг хайрлсан байна. Би бурханы хүслийг мэдсэн юм байна. Үнэхээр бурхан намайг юм зогсгож байгаа юм. Би зогсоодох юм. Үнэхээр юугаарч өөрийгөө буруутгамааргүй байна. Би бурхантай хамт алхамаар байна. Бурханыг улам билүүр сайн мэдэрмээр байна. Тэгээд ирэх чинь та шалтаа юм да. Та бүр хинч биш. Бид өөрөө бүр хүлээн зөвшөөрнө. Та бүр ардсгаа болно. Таны тэр юуш төрхөө болно. Тэгээд цааш шалтаа боо. За би өстөө чадахгүй байна гэхэд бурхан. За одоо би оръё. Чи угаасаа чадахгүй шүү дээ. Чиний үйлчлэх гэж байхгүй. Чи бүгд миний хүслийн дагуу хийдэг зүйлс. Тэгээд миний хүслийн дагуу ариун зүс чамд тусламжийг өгнө. Тэгээд чи зүгээр л түүний дагуу алхаадах. Зүгтээ тунгалаадах. Тэгээд ихшгэд бурхан аяндаа ажиллаа хийнэ. Бас бид нар бурханы ажил, тэрний ажил. Та өөрөө бурханаа мэдэхгүй бол та бүр түүний ажлыг ч мэдэхгүй. Бараг та аврагдсан гэдгээ ч мэдэхгүй. Бурхан надад таниулах болтгоо. Би өөр хүсэж байгаа. Бурхан би үнэхээр аврагдсан гэдгээ мэдэж, түүний хүүхэд гэдгээ мэдэрмээр бүр тод хармаар байна. Би таны бүр улам билүүгээр хүсэж байна те. Би тантай улам билүүгээр хамт баймаар байна. Таны хүслийн дагуу энэ газар дэлхий дээр яаж амьдрдгийг. Тэр Есүсийн газар дэлхий дээр ирсэн гэсэн шүү дээ. Тэр бурхны хүслийн дагуу хийгдсэн зүйлс бүгд. Иохан 6:38. Би өөрийн хүслийг бус намайг ишгэгчийн хүслийг үйлдэхийн тулд Тэнгэрээс бууж ирсэн. Есүс Христ өөрийн хүсэл биш эцгийн хүслийг тээж явж ирсэн. Тэгээ эцгийн хүслийг тэгээд ирэхэд тэр эдгийг мэдгээх тэр ингээд дөрүүдийг зайлуулах гэл юмыг байранд нь оруулах тэр юм бол дараагийн асуудал. Ганц хүсэл бурхны хүсэл хүүгийн дотор бийжиж том болж бүр тэрийг тээж тэрнтэй өдөр бүр алхаж тэрийг бүр өдөр бүр минут секунд бүр харж түүнтэй амьдарч түүнийг нь газар буулгаж тэгээд амьдрахад таны жинхэнэ тэнгэрээр хаанчлаар амьдрах амьдрал чинь алхаж эхэлж байгаа юм. Та эхлээд өөрийгөө хайрлаа. Иохан 3:16 над руу би бүр ингээд бараг 3-4 хоног л 7 хоног л Иохан 3:16 гээл юм. Яг бол энэ итгэжтийн дунд буруугаар ойлгогдоод бүр цавхцсан ш тулгаа хийсэн байхгүй. Ингээд зүгээр л амтаа бүхэн ярьдаг. Тэгэл тэр нь ямар ч хүчгүй, ямар ч үн цэндгүй иш мэд хүн болгон зүгээр л амаараад ярьж идэг тийм иш шин чин бүр бидэн зориулагдсан бүр бидний амандаа тээж явах тэр иш юм байна. Бурхан бүр өөрийнхөө хүүг өгсөн. Тэгээд бид тэргээр ялах юм байна. Тэгээд би мөнх амьдрал нийтэр бүр ингээд амьдрах юм байна. Тэгээд ирэхэд энэ Тэнгэрийн хаанчлал тэр данс манс тэр бууж ирэх тэр бүгд зүйлс аяндаа бидний дагаал бидэнтэй хамт байна. Яг тэгвэл өөрөө та бурхан эзэгтэй хамт алхах юм бол түүний гих бүх зүйл таних болно. Та түүний хүслээр амьдрч ивэл түүний гих бүх хүсэл тантай хамт байна.
Өөрөөсөө бурхны хүслийг буулгах гал зовоо шаналал, орилоо чарлаа л гэсэн нэрээ хэрэггүй. Бурхан юу гэж энэ замд би та нарыг өөрөөгөө хайрлах хараар дүүргэж байна. Би та нарт бүр уучлалыг өгч байна. Тэр уучлал та нар бүр төсөөлөшгүй тэр уучлал. Тэр бүр хайр. Та нар төсөөлөл, та нар ингэ хайр ингэ төсөөлөл. За хин намаа хайрладаг та хоёр вимийн нийтлэн ганц залбирсан. Тэр хайрч биш. Тэр бүр ямар өргөн уудам, урт өндөр тэр юу байдгийг тэр би мэдмээр байх. Би бүр амсмаар байх амьдралдаа. Бүр амсаж мэдэрч амьдрмаар байна. Тэрнээс биш би тэрийг зүгээр хоосон ярьдаг биш. Тэр хоосон амьдрдаг нэг юм биш. Өнгөрсөн сар болсон шүү дээ. 2025 одоо 26 он босч чинь. Нэг жилийн хугацаанд үнэхээр бурхан үнэхээр айгүй хурдан цаг өнгөрчлөө. Нэг жил амар хурдан нүд баг ингээд нүд ирмээр өөрхөд нэг хідэн өнгөчтөр болсон юм шиг сургалт ийм хурдтай бүр ингээд бурхан ажиллаж байна хүн бүр дотор. Сүнслэг ажиллаа ямар үйлчлэлтэй явагдаж байна. Манай итгэж эцгүүд хаашаа очиж илгээдэж байна. Энд 7 нэг болгоны газар очиж угаасаа бурхан хэлсэн шүү дээ. Би та нарыг илгээнэ. Би та нарыг ам байлгана. Та нарыг үнэхээр миний үгийг тунхлагч нар байлгана. Та нар хинж очисон, хааж очисон бурханы амаа нээхэд бурханы үг тунхлагдах болно. Тэр газар итгэл явна, тэр газар чөлөөлт явна. Тэгээ бурхан жамаа мэдээ. Ийм пастор байд юм уу гэдэг шиг ийм итгэж гэж байд юм уу? Ийм аав гэж байд юм уу? Ийм ээж гэж байд юм уу? Тэгвэл бурхан танаар өөрийгөө илчилж харуулж байгаа юм. Тэхийн тулд эхлээд таныг өөрийгөө хэн гэдгээ мэдрээд өөрөө ямар хайрлагдсан үн цэнтэй өөрсдөө нэрээ яг тэр бурхан дээр төвлөрсөн төвлөрөл яг тэр зүйл тань руу уусаж эхлэхэд та аяндаа хөдөлж эхэлнэ. Бурхан таныг хөдөлгөж эхэлнэ. Бурхан таны амийг ашиглана. Бурхан таны оюун бодлыг ашиглана. Бурхан таны бүр ажил үйлсийг чинь хүртэлнэ. Өдөрч бас ажиллаа их гэл ингээл тим мөнгө олохгүй зовж ийн гэдэг байгаа шүү дээ. Бид та зовох хэрэггүй. Яг бурхантай хамт алах. Түүний хүслийг тэр хүсэл таны дээр орж ирэхэд тэр хүсэл таныг эзэмдэж барьж авахд та зүгээр л аяндаа хөдөлж эхэлнэ. Та аяндаа алхаж эхэлнэ. Та бүр хайрыг ярих ч хэрэггүй. Яг бол та тэр хайр дотор амьдрна. Бурхан таны ямар их хайрлсныг л харуулж ижил бусдыг хайрлуулах гэдэг болохоос хин нэг хайрлуулчаад тэгээд за одоо би чамаа хайрлая. За чи тэрний төлөө залбираад тах. Тэгвэл би чиний төлөө залбирая. Бурхан эзээ чи юм ярихгүй. Эхлээд танд хайраа, эхлээд танд бүхэл зүйлээ хасгачаад тэгээд та тэр зүйл дээр ингээд бэлгэж та аяндаа бүр ярьж эхэлнэ, аяндаа алхаж эхэлнэ. Аяндаа юмсыг цөмлөж эхэлнэ. Аяндаа юмсууд дээр та бүр хаанч гэж юу гэдгийг та бүр амьдралаараа харуулна. Таны өөр хүмүүс хүртэл таны бурхантай хамт алхаж байгаа харахтаа олж харна гэж би итгэж байна. Та зовоодох шаардлага байхгүй. Та цаанаа зовоодох шаардлага байхгүй. Яг тэгвэл та бурхантайгаа л өөрөө хамт алхаж байгаад та бурханы хайраар дүүрч байх. Та өөрөө хайрлагтан гэж мэдчихэж байгаад та хүүхдүүдэд аяндаа бүр хайрлаж эхэлнэ. Тэгээд тэр хүүхдүүд чинь хайр донд умбан, шумбан тэгээд эхлэхэд яах юм бурханы танин мэднэ. Бурхан бүр танаа гэр бүл засаглах гэдэг байна. Танаа гэр бүл засаглах бол яах юм? Та эхлээд дүүрэг, та эхлээд алхаад, та эхлээд хайрлагтан гэж мэдрээд. Та эхлээд бурханы хайр намайг хайрлсан. Юу нэхэр уушлагдсан. Бид нар өөрсдөө бас амар бурууддаг шүү дээ. Марчаагүй. Чи ийм шүү дээ. Чи ийм болохоор чи ингэж амьдарч байгаа байхгүй юу? Чи ийм болохоор л чиний ирээдүйс чи ийм байгаа. Бид нар тэрэнд итгэждэг. Нэрэл би тийм болоо манай ээж өвдөжлөө дөө. Нэрэл би ийм болохоор манай гэр бүлд ийм асуудал төрж болчлоо доо. Тэгээд тэр зүйлсэд бид нар итгэждэг. Тэгээд бурхан дэгээг байхгүй. Бурхан би чам хайрлсан шүү дээ. Би чам бүр агуугаар хайрлсан. Би чам бүх зүйлийг өгсөн. Хэрвээ Паул илч бурханы хайрыг мэдрээгүй байсан бол шоронд орж явахдаа гомдлох байсан баг. Би таны төлөө алхаж аач намайг шоронд хийлээ та. Би таны үгийг тунгалж аач намайг 30 ташурдууллаа. Энэ ариун явдлоо. Энэ үхээр итгэж үний амьдрал юм уу? Бос хүмүүс харахтаа энэ бурхан аварчаасаа юм. Тэ? Бурхан яагаад нэг ташурдуулаад байгаа юм? Бурхан өмнөөс нь гарч ич хамгаалаад ингээд нэр бүх юм хамгаалаад энийг ингээд яа тийм юмдэхгүй бидний төсөөлөл байхгүй. Бид бүр энэ нийгэмдээ ингэж бүр холилдсон. Бурханы хүслийг бүр ингээд шал өөр зүйлтэй холилдсон. Жишээлбэл Джон Дэвид пастрыг өвдөхөд бодох баг. Бурхан ийм агуу үнний бурхан итгэжгүй яасан. Яагаад энэ өвчин тусгачиж байгаа?
Гэ бодчих магадгүй шүү дээ хүмүүс ч юм эсвэл нийгэм ч юм хин ч юм итгэж хүмүүс ч гэсэн бодчих маа. Энэ нь хэр сүнслэг тийм баатар байсан юм бол те. Яг өвдчихөж байгаа. Гэхдээ бидний нүд өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Бидний хараа тэгээд ирэх юм бол тэр хүмүүс тэр хүний тэр хэрхэн бурхан ажиллаж байгаа. Тэр хүн хэрхэн бурханаар дүүрч байгаа. Улам бүр хэлжсэн шүү дээ нэг удаа хүмүүс дээр би өвдөөгүй байгаас илүү хүчрэг байна гэсэн байна. Би өвдсөн ч гэсэн одоо бүр урд нь өвдөөгүй байхдаа би ярьж ирсэн бодож ирсэн тэр өвөд яг одоо нам өвдсөн дээр бүр дахин илүү хүчрэг байна. Тэр хүн тэгэж харж байхад бид нар өмнөөс нь шаналал ингээл өвчин тусчлаа ингэчлээ тэгчлээ те бурхан байдгүй юм уу? Энэ хүн нэг л алдаа хийчлээ. Юу өвдчихлээ. Энэ бодол бидний тэр орж ирдэг байхгүй. Энд чинь юунаас үүсч бид нар өөрсдөө буруу шаадаг, өөрсдөө гомдолдог. Тэгээд тэрүүгээр эргээд бусдыг харах гэдэг. Энэ хүн яг ингэчлээ. Энэ хүн яг ийм асуудал учирсан учраас энэ хүн дээр ийм тохиолдлоо. Үгүй бурхан тгээгүй шүү дээ. Гэхдээ би чамаа хайрлсан юм а. Би чамтай хамт очи бүр Тэнгэрийн юугаар газар амьдрын гэдэг чинь ойлгоод хож. Тэр чинь хүний нүдээр чи өөрийгөө харахгүй, чи хүний нүдээр өөрийгөө хэмжүүрийг тавихгүй, нийгмийн хэмжүүрт чи өөрийгөө тавихгүй. Тэр чинь бурханы хэмжүүр явагдана. Бурханы нүд чамаа харж эхэлнэ. Бурханаар дүүс сүнс чамаа ойлгож эхэлнэ. Сүнсээ таньна. Бурхан чамтай хамт байгаа хүмүүс мэдэрнэ, ойлгоно. Та бүр шаналаад байх шаардлага байхгүй. Бурхантай би алхаж байхад яагаад энэ хүн намайг харахгүй байгаа? Энэ бүхэл зүйл чинь буруу шүү дээ. Энэ бүхэл зүйл чинь өөрчлөгдөж байж тэр тэнгэр дээрх зүйлс чинь тантай холбогдох байхгүй. Тэр бурхан юу гэвэл би чамайг хайрлах харийг сэргээж байна. Би чамайг өөрийгөө үнэлэх, өөр дээр бүр юмсдээ бид нар боддоо ш. За хитрхийн өөрийгөө дөвийлгээд байна. Болохгүй. Өөрийгөө буруу. Өөрийгөө магтаж болохгүй. Тэ? Өөрийгөө магтчихсан нэр. Хадгид нэг өөр юу ямар магтан цагтан жил. Гэхдээ нийгмийн өгөөд бид нар бүү багаас маань ингээд ицэлцэн. Тэгэл ярих өөрийгөө ингээд жоохон ингээд өөрийнхөө төлөө залбираал ингээд өөрийнхөө төлөө юм бол за чи битээсээр саа юу л онгороод чи битээ пэдигээд үгүй шүү дээ. Үнэхээр бурхан надад тэр зүйлсийг өгсөн бол би тэр зүйлийг ямаар байна. Тэр зүйлсийг өөр дээр тунхалмаар байна. Тэр зүйлс бүр надаар дамжаад доош уурсмаар байна. Би бүр хаалт биш би бүр гоожур баймаар юу гэдэг дуурсгадаг одоо бүр ингээд дундаа ингээ өөрөө зүрхээ хааждаг. Тэгээд тэр нь ингээд эндээ бүгдрөөл ингээ өнгөрөөл байдаг биш. Тэр зүйлсийг би байнга шинжилдэг, уурсгадаг. Тэр зүйл надаар уурсгадаг, дамждаг. Тэр зүйл баймаар байна. Тэр зүйлийг бурхан усч байна. Тэр зүйлийг бурхан үнэхээр манай хэрэг нам мэдж байгаа. Хэдэн 7 хоног яаж амьдэрсэн нь, юу нэтэр алхаж амьдэрсэн нь, юу бодож ийсэн нь, ер нь өөртөө яаж харьцаж байсныг. Тэгэл тэр зүйлс гогцоо тайлгдахад тэгээ би өөр нүдээр харж эхэлнэ. Өөр зүйлсийг сэтгэж эхэлнэ. Өөр зүйлсийг тухалж эхэлнэ. Өөр зүйлс төр хараа маань төвлөрж эхэлнэ. Тэгээ би хөдөлж эхэлнэ. Тэгээ хөдлөхдөө би бүр хоосон хөдлөхгүй би бүр юмсыг бүтээж хөдөлдөг болно. Юмсыг хөдлөгдөг болно. Тэр зүйлсүүд таны дотроос хөдлөгдөг болно. Бүр ингээд та санхүүгийн ертөнцийн ярьж байгаа юм. Тэгвэл тэр зүйл чинь та бурхантай хамт алхаж байхад хөдлөх байхгүй юу? Танаа Матео Паул Питер эдэр ядуу байсан гэж бодож байна. Үгүй шүү дээ. Тэд чинь чуул бүх хүмүүс Питерийн мөнгөөр тавьчихсан байхгүй. Тэр чинь санхүүгийн ертөнцийг ингээд яаж хөдлөж байгаа байхгүй юу? Өмсүүдийг тэр чи юу вэ? Бидний нүд чинь ингээд лаг мундаг бизнесмен чинь болохоор л бид нар ингээд санхүү ертөнцийг атгацсан тий. Өмсөд тунгалцсан юмсыг яаж үгүй шүү дээ. Яг үдээ багаас ч гэсэн та санхүү ертөнцийг эзэлсэн байхгүй. Та бид нар юмс явагдаж байгаа. Та зүйлсийг тунгалаа, та тэр зүйлсийг гаргаж ирж байх чинь томорно. Гинт тань том магадгүй өгч магадгүй тий. Ер нь баг жижигээс эхэлж томорсон таны тэр томордог байхгүй. Тэр үр гээд байгаа шүү дээ. Үр таны тэр хаяад тэр зүйл чинь томорно. Тэр чи үр жимсээ өгөн түүнээс хүмүүс идэн. Та ганцаараа ч идэхгүй таны ойр дотно. Хүн бүхэн түүнээс чи ундаална, түүгээр чин хоолсон. Тэр зөв бүхэл зүйлсийг тэр бихчиж эхлэх байхгүй. Тэгээд бас нэг хүний амьдралыг юм харж ирсэн юу бол Джон Лейк гэдэг Африкт үйлчилж ирсэн. Тэр хүн яасан гэвэл аюу олон хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Тэгээд гэрийнх нь бүгд өнгөрчихсэн гэнэ бага багт нь. Өвчмөсөн л өнгөрөөдсөн гэнэ. Тэгээд баг 10 хэдэн хүүхдийн баг тал нь өнгөрсөн гэлээ. Тэгээд тэр бага багасаа л ер нь яагаад энэ хүн өвдчихв те. Мөрчний эсрэг нэг юм байх ёстой. Энийн эсрэг юм байх ёстой гэл. Тэгээд тэр хүн залбирдаг байсан. Бурхны өмнө суудаг байсан. Тэгээд их нэртэйгээ нийлээд
залбирч эхэлсэн гэж байна. Яагаад гэвэл танилцаад их нартайгаа танилцаад тэгээд бас тэр чинь гэр бүл дотор одоо хүмүүсийн төлөө залбирч эхэлсэн гэж байна. Энэ зүйл байх ёсгүй тэр үлийн зөвшөөрөхгүй шүү дээ. Энэ өвчин байх ёсгүй байхгүй юу? Энэний цаана нэг л юм байна гэдгийг олж харахаас биш. Манай гэрэл ямар хараалтай юм бэ? Манай гэр бүл дээр юу тохиолдчихвол ямар юм болчихвоо биш. Тэр хүн юу харсан бэ гэвэл Бурхан энд нэг юм байжлага хийх ёстой юм байна. Юм өөрчлөх ёстой юм байна. Юмсыг бид нар өөрчлөх ёстой юм байна. Тэр зүйл дээр бид нар бүр ингээд юм хориг тавьж тэр зүйлсийг бүр ингээд байхгүй болох ёстой юм байна гэх. Бид нар залуугаасаа яасан залбирч эхэлсэн. Тэгээд ах иш нарын төлөө залбирч идэрсэн гинэ. Тэгээд зүйлдээ бүр их нартайгаа танилцахтаа хүртэл их нэр нөгдөөд их нарын өвчнөлөө залбираа идэрсэн. Тэгээд тэр хоёр чинь бүр ингээд юу вэ? Яг тэр гогцоо тайлж байгаа байхгүй. Өвчин байх ёсгүй. Эний цаана нэг юм байх ёстой. Тэгээд тэр идэх бэлэг авсан. Тэгээд бурхны хүчнэл алхсан. Тэгээд тэр 20-од наснда хөрөнгөний бэржтэй Америк хөрөнгөний бэрж дээр ажилладаг байсан. Тэгээд айгүй үнэтэй хауст амьдардаг. Одоогоор төсөөлсөн хэдэн сая долларын хөрөнгөтэй болцсон. Тэгвэл тэр хүний дотор амар тайван байхгүйсэн. Яг л нэг л буруу юм хийгээд байна. Тэгээд бүх хөрөнгөө зараад ядууст хандивлаад их нэртэйгээ 3 хүүхэдтэй аваад өөрийнхөө ганц орд ахлагч аваад Африк руу явсан. Тэгээд бүр хилээр орох мөнгөчгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд хилээр яг орол ирэхэд нэг хүн дутуутай мөнгө өгсөн. Тэгсэн тэр нь яг тэдний хил даах мөнгө байсан. Тэгээд мөнгөө өгөөд хил рүү ороод тэгээд тэр үнэхээр үйлчлэх гэсэн. Бусдын төлөө залбирч эхэлсэн. Бусдыг эдгэж эхэлсэн. Тэгээд Африк бүр тэр хүний юу хэдэн зуун мөнгө итгэжтэй гэлээ. Хэдэн мянган чуулганд харигдсан. Тэр хүн бүр юу вэ? Яг өөрийгөө бурхан дээр харж штэ тэр хөрөнгө тэр мөнгө яг тэр хүн авьяастай штэ бүр ингээд мөнгийг босгодог юм байна. Бид нар одоо өөрсдөө мөнгөөр харах юм бол те би ч мундаг санхүүгийн салбарт бодогдсон юм байна да. Тэр салбарт би байх юм байна. Бист мөнгө л олоод байх юм байна гэдэг. Гэхдээ тэр хүний дотор шал өөр зүйл байдаг юу гэж сүнс нь шал өөр зүйл рүү хөдөлж идэг. Шал өөр зүйлийг харж байдаг. Тэгжиж тэр үнэхээр бурхнаар дүүрч бурхны хүслийг олж харсан. Тэгээд тэнд очиж үйлчилсэн. Тэгээд бүр ингээд айгүй гайхалтай түүхүүд бүтээсэн гэж байна. Тэр Африк бүр сэргэлж бүр бурхны хүч чадлыг бүр тугуулсан. Тэгээд тахал өвчмөндөө дунд хүртэл өөрөө ганцаараа тусахгүй бусдыг идэгээ явж исэн. Тэгсэн яасан? Эцэст нэхнэр өнгөрцөн гэнэ. Ямаадуу тэр хүн дээр бас бодлоо гэж юм байна. Өөрөө мундаг эдгэгч мөрч ихнэр нь яг өнгөрчвөө. Яг өнгөрчвөө. Тэр өөрөө гар тавь эдгэж болоогүй юм. Тэ? Тэр өөр ихнэр амьдж босгоогүй юм уу? Магадгүй бид нар нүд ингэж харж магадгүй шүү дээ. Хүмүүс ч бас харах та тий. Үнэхээр энэ яг ихнэрээ эдгээгүй юм. Тэ? Энд чинь мундаг эдгэгч үстэй 100 мянгаар хүмүүсийг эдгээсэн тий. Олон чуулганд хайрсан. Тэгээ яг ихнэр нь өнгөрчвөө. Тэгээ бодчихтэл тэр юу л бурхантай хамт алхаж ирсэн. Тэр хүн юу ч тохиолдож байсан. Түүний нүдэнд ганцхан бурхны хүсэл, бурхны хараа байсан байхгүй. Тэгэхээр бид нар энэ нийгэм дээрх зүйлс төр төвлөрөх юм бол бидний нүд сохорно, бидний хараа сохорно. Би өөрийгөө буруугаар харж игшин, би өөр дээрээ төвлөрч игшин, би өөрийгөө бүр зүгэж игшин, би өөрийгөө хинч бишээр бодож игшин. Тэгээд тэр ихэд яг гоо би байр суурьаас холдож игшин. Бид нар гарахгүй. Бүгд тунгалахгүй, би магтаалаар гарахгүй, өөрийгөө үдсэн ядсараад муундагийн яд бидийг өөрийг нь үдсэн ядуулсараад тэр доор заа чи энд л байх хэрэгтэй хүн. Энд дээл суучи. Аюулгүй. Чи дээш очиж ирнэ юм уу? Олигтой бүтээхгүй дээ. Чиний ч хэрэг байхгүй дээ. Мундаг хүмүүс байж та одоо залуучууд ярьдаг мэрдэг. Бурхан бидний харааг өөрчилж байгаа байхгүй. Бидний нүдийг өөрчилж байна. Бидний оюун бодлыг өөрчилж байна. Бид бүр өөрсдөө дэндүү туглаад өөрсдөө бүр бодож эхэлсэн байгаа байхгүй. Миний бодлоодыг хүртэл өөрчилсөн. Би бүр хитрхи өөрөөрөө бодож бүр өөр төр тэгээ би бүр шалтаа бууж иж ямиг ойлгож чинь юу вэ? Тэхгүйгээр уг нь ойлгож боломоор юм уу? Заавал нэг юм болж шалтаа бууж иж нэг юм асуудал ойлон дугран байж иж бурхан болохоор нэг зовоогч юм шигтэй үгүй би өөрийгөө л зовоогоод байна. Өөрийгөө шаналгаад байна. Өөр дээрээ л төвлөрөөд өөрийгөө л гэдэг. Тэгэхээр бурхан таныг яг юу гэж харж байгаа? Бурхан таныг яаж хайрлсан? Бурхан таныг юу төлөвлөсөн юм? Заавал мундаг бизнесмен байх албагүй. Би бүр тэрийг мэдсэн юм бол заавал санхүүгийн ертөнцийн би бүр өстөн дээр баяжаа алсан нэр тий. Бүх ингээл санхүүгээр л үгүй шүү дээ.
Яг тэр санхүүгийн ертөнцийг барьдаг хүн байгаа. Бид тэрнтэй нэгдэн, бид нар хамтдаа алхам, бид нар хамтдаа юмсыг цөмлөн. Тэгээд тэр хүмүүстэй бид нар хамт ингэж чуулсан хамтдаа хөдөлж явахгүй. Тэрнээс та ганцаараа бүх юм байгуулаад та ганцаараа бүгдийг хийгээл ийм үйлчлэл байхгүй. Санхүүгийн ертөнд дуудагдсан хүмүүс байгаа, боловсролын ертөнд дуудагдсан хүмүүс, салбар дуудагдсан хүмүүс байгаа, эрүүл мэндийн салбар дуудагдсан хүмүүс байгаа. Тэгэхээр газар үгийг тунхаглахаар дуудагдсан хүмүүс байгаа. Олон салбартай байгаа шүү дээ. Тэгээд жижиг салбаруудад бид гэртээ эзлэх хэрэгтэй. Тэгээд бүр томоор харах юм бол та яг юунд байна? Юун дотор байгааг чинь Бурхан танд харуулах болно. Бурхан танд өөрөө хөтлөх болно. Тэгэхээр Бурхан танд өөрөө хүчийг өгөх болно. Тэр ариун сүнсээр дамжуул таны бүр хөдлөх болно. Тантай хамт байх болно. Таны бүр үнэхээр гайхалтай байх болно. Манай ихнэр зүүдэлсэн хоёр мастер нөлөө. Юу гэл байшин зүүдэлсэн. Тэгээд тэр байшин нэр гоё байшин байсан. Цонхоор нарсан голоор нь байшин дундуур нь гол урсж исэн гэсэн. Үнэхээр гоё байшин байсан гэсэн үзэгсэлтэй. Одоо энэ байгаа байшин харах биш та бүр цаана хийж байгаа зүйлсийг харах юм бол энэ байшин үнэхээр би талархчихсан. Байшин бариулсан баярлалаа ч юм уу юу мэр чи үгүй ч юм уу зарим өдөр харах бол буруу ч юм чи заримаар харах бол би бүр үнэхээр ямар гайхалтай ажилт юм бэ. Тэ хүмүүсийн дотор хүмүүсийн хийж байгаа тэр хүмүүстэй яаж харуулдаг. Харин бид нар тэрийг өөр нүдээр харах хэрэгтэй байна. Бид аль болох хүмүүсийг буруут. За энэ ингэсэн учраас энэ ийм тохиолдол болчлаа. Энэ хүн ингэсэн учраас л энэ одоо ингэж амьдарч байгаа. Энэ ингэсэн учраас өвдчлөө. Энэ ингэсэн үгүй шүү дээ. Библийг харсан ч тэр үнэхээр тэр итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг харсан ч тэр Бурхан бол өөр нүдээр харж байгаа шүү. Бурхан бол өөр та нар миний нүдийг аваад, миний оюун бодлыг аваад, миний сэтгэлгээг аваад, миний гэсэн бүх зүйлийг аваад тэгээ чи өөрийгөө хараад, өөрийгөө харсан дараа чи бусдыг хар. Бити бусдыг харах гэж яараад бай, бити бусдад үйлчлэх гэж яараад бай. Тэгэхээр нэг үг мэд бид нар ингэж нэг амар үг авчаал хинтээ ярих уу? Хинтээ ярих, хин рүү залах уу? Хин энийг ярих вэ? Би яах вэ гэх. Үгүй ч та өөрөө өөртөө ярилцлаа гэхлээр өөрөө өөртөө тунгалаад өөрөө хоёрын бодол дээр өөрөө бүх л зүйлүүдийг өөр дээр ихшээд аваад өөрөө тунгалаад таны голсны дараа та босд руу зовоод авах юм байхгүй. Та амьдралаараа харуулна. Амьдрал таны гэрчлэх болно. Бурхан таны гэрчлэх болно. Бурхантай хамт амьдарч байгаа амьдрал таны хизээч дорооцтой аваачихгүй. Хизээч таны бүтлгүүл рүү дагуулахгүй. Энэ ертөнцийг харж байгаа зүйлсүүдээс шал өөр зүйлсийг танд өгөх болно. Шал өөр нүдийг танд өгөх болно. Тэр хангамжууд дүүрэн урсах болно. Тэр хангамжууд гэдэг нь таны хэрэгцээ, таны бүхэл зүйлсэд хангалттай өргөөр авч гарсан тийм хэрэгцээний дүүрэн өгдөх болно. Тэр зүйлсүүд таны дээр дүүрэн байх болно. Та бүр өвчнийг харахтаа хүртэл та өөрөөр харах болно. Та бүр энэ зүйл зогсох болно. Цогцсогтой энэ зүйл зогсох болно. Харилцаа гарахтаа энэ зүйл зогсох болно. Нэг хүн харж чадсан шүү дээ. Ганцхан хүн заяа. Энэ өвчин байх эсвүүгээ харсан чи тэр бүдэлхий твээр нь өөрчлөө явуулсан биш үү? Бурхан гэрчлээд ийм зүйлс байх ёсгүй. Миний бурхан бол ийм. Миний бурхан бол эдгээрч, миний бурхан бол хангагч. Та хангалттай авсан бол та бус руу гэрчлээ харалтай. Тэгэхээр тэр зүйлсүүд таны дээр байхад тэр зүйлсийг тунгалахад тэр бүр бодиттой байхгүй. Тэрнээс нэг үг дөнгөж мэдээлэл за би станы ингэн тэрэнд ярин тэр нэг чи одоо ингэж амьдраад багтай тийм бай. Чи станарэ буруу амьдрч байна. Бурхан санаад ингэж хэллээ. Тэгээд тэрүүгээр амьдраад бусдыг шүүх биш тэргүй зүйлээ урсгах гэдэг байхгүй. Чи хөрөнгө санхүүтэй болсон бол чи тэгээд тэрүүгээр хайрах биш. Зүйлээ урсгаач. Дамжуулаач. Чи бусд руу өгөөч. Өглөг өргөл юу гэж хардсан тэрүүгээр асгаа чи үнэхээр их олоод байгаа бол чуулсан руугаа тэр хэмжээгээр өргөөд яа тийм ээ юмсыг босгооч. Тэгээд хийгдүүлээч. Чи үнэхээр бурхан тантай хамт байгаа бол тий. Үнэхээр тань итгэл бэлгээс та бусдын төлөө залбирал та юу хиймээр байна тэр бурханы хүсэл дотор. Бурханы хүсэл дотор бурханы хаалт дотор юу хийх вэ? Тэрийг энэ газар дээр буулгаад тэр. Хинт бол чигш над руу ирээдэг. Чи үнэхээр ямар хайрлагдсан гэж мэдээдэг. Чи үнэхээр бурхан дотор яаж дуудагдсан, яаж аврагдсан, бурхан чиний төлөө яаж алхсан. Чам бүр их хөвлөд багт чинь те. Чам дүрлэж байх чинь би чамаа яаж хайрлсан. Би чам бүр яаж тойлсон те. Энэ бүхэл зүйлсийг танд харуулад ирэх тань талархал төрнө. Тэгэхээр бид нар хариу үндэстэн Эфес номдэр хэлсэн байсан шүү дээ. Бид нар үнэхээр хариу үндэстэн байсан энэ хайрыг авах. Ямар ч юугүй зөксгүй. Юу гэвэл чи Израилийн овгоос Израилийн үндэстэн те. Эндээс Месиа тэр тэтгэл аврагдах юм шиг
Мосонс ч гэсэн зүртэл тэгж бодож ирсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр бурхны төлөвлөгөө өсөл шал өөр. Бидний бодгоос өөр ихгүй. Шал өөр зүйлс болдог, шал өөр зүйлс хийгддэг. Тийм болохоор бид нар бурхны өсөлтөд нэгдэх хэрэгтэй байна. Бурхныг илүү таних хэрэгтэй байна. Бурхныг улам илүүгээр мэдрэх хэрэгтэй байна. Би бүр ямар уурчлагдсан гэдэг бүр улам бүр мэдмээр байна. Бид нар ууршил дотор амьдрмаар байна. Бид нар нэгүс дотор амьдрмаар байна. Бид нар хайр дотор амьдрмаар байна. Бид нар хайрлагдсан. Би гологцсон нэг юм биш. Бурхны хүүхчиг тэр хайрлсан нэг юм бид амьдрмаар байгаа байхгүй. Тэр зүйлс намайг эзэж намаа бүр боожулж. Тэгээ би бурхныг өмнө зогсоход хайрлагдсан нэг юм яа тийм. Одоо энэ нийгэмдэр хайрлагдаагүй хин нэгэн зодуулч ч юм уу дорволж өссөн хүмүүс зэрлэг болж өссөн шүү дээ. Тэр ихэнх юмнууд нь харахад тэр бусдыг хайрлах чадахгүй. Тийм бусдад хайрыг түгэж чадахгүй, олигтой үг ярьж чадахгүй, олигтой яа гэвэл тэр багаас амсаагүй тэр хайрыг мэдрээгүй. Бид нар бурхны хайрыг харин мэдэх юм бол та бусдтай харьцахтаа хүртэл та шархлуулахгүй байх болно. Та бусдыг бүр босгодог байх болно. Та бүр бусдыг тэнхрүүлдэг байх болно. Та бусдыг бүр үнэхээр байр суурин дээр наваачдаг те. Чи үнэхээр ийм хүн шүү дээ. Бурхан чамд үнэхээр ингэж хайрлсан шүү дээ те. Чиний төлөө ийм зүйлсийг хийсэн. Чам бүр ингэ хайрлцсан байна. Чи бос. Тэрнээс чи ийм гээгүй. Ийм гээ бусдыг жадлж. Тэгэхээр бид нар бурхны хайрыг улам татармаар байна. Улам тод мэдэр би тэр дээр амьдрмаар байгаа юм. Бүр байраа засаад гэрээ засаад тэр цуг суугаад нөхөрлөөд тэр хайр дээр умбаад урт өргөн ямар байдгийг хэмжих гэж юм ингээл доошоо буул дээшээ гаруул хажууд тийшээ бол ингээл яаж хөдөлтий тэр нь тий. Тэгээд ирэх юм бол та ихнэрээ хайрлахаа зовоодох шаардлага байхгүй. Пасторудаа хайрлахаа зовоодох шаардлага байхгүй. Чуулганаа хүртэл хайрлахаа зовоодох шаардлага байхгүй. Та үнэхээр хин нэгнийг хайрлахаа зовоодох шаардлага байхгүй. Таны төлөө буруу зүйл хийсэн ч та уучлах чадна. Яг л тэр таныг уучлсан учраас та бусдыг уучлахдаа амархан байх бол. Та тэр зүйлийг хардсан, мэдсэн байх юм бол та бусдыг уучлахдаа амархан байх та уучлахч хэрэг байхгүй. Яг л энэ чинь бурхны ажил ахгүй. Энэ чинь бид нар тэр тэнгэрийн хаалт дотор амьдраад байгаа байхгүй. Тэр зүйлсийг урсгаад байгаа байхгүй. Тэрнээс тэнгэрийн хаалт гэхэл баян хүн гараад мөг цацаал хүн борон ядуу хүн болгон ингээл цацаал. Үгүй шүү дээ чи хайр чи урсах гэдэг нь шүү дээ. Тэр хайр чи танаар дамжуулж бусд руу үнэхээр юмс хийх гээд байна шүү дээ. Санхүү гэхдээ тэрэнд байх ёстой зүйл би байхгүй гэж ерөөсөө хэлээгүй шүү. Би гол нь юу вэ гэдгийг яриад байгаа болохоос тэр бүхэл санхүүгийн өрсөд та байгуулах хэрэгтэй юм аа. Байгуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь байх хэрэгтэй. Таны дагалдах гэхдээ хамгийн түрүүнд дагалдах хэрэгтэй юм чинь яг тэр бурхантай хамт байгаа тэр алхаа. Тэр хайр, тэр хүсэл. Биас англи хэл сайн биш ч гэсэн би бүр айл хэдэн сар юм. Коред номоос нэг та нар хайр байхгүй бол тэ хайрлаар юм. Ер нь бурхны хэлээр залбирсч тэр чинь хоосон гэсэн чинь зүг оршиж тэрэн дээр ингээд хаалга ингээд яад штэ нугсан чихэрт дуурд штэ чихэн чиртэй хайр байхгүй залбирч яг л тийм ээ гэсэн. Яг бүр нэг юм чагтанж байгаа юм юу яач юм чихэн чиртэй тий бурхны өвчч тэр чихэн чиртэй бас тэгэл би момдог залбирч юм гэсэн нэрэ баа хайр байхгүй. Тэр хайр байхгүй байхгүй. Тэр хайр юунаас гардаг вэ? Та өөрөө бурхантайгаа очиод та өөрөө ямар хайрлагдсан гэдгийг мэдэх юм бол тэр хайрч тань дээр бийж босч ирж болно гэж урсж байгаа байхгүй. Доошоо урсч ирж урсах. Тэрнээс Есүсийн нэрээр би таныг хайрлаж байна гэдэг тэр хайр чинь биш. Та бүр ярих ч хэрэггүй таны өмнөөс хараад хүмүүс үнэхээр хайрлагдсан нэг юм байна. Чиний хажууд байх аль гоё гэдэг юм урсаад юм үг дуурахгүй хүний хажууд суухад зарим хүмүүсийн юм мэдэрдэж штэ бид нар ингэж нэг л оршихуу нэг л юм тээж явж байна. Энэ өдөр юм байна. Тэгээ энэ төр хүмүүс бүр олоод харцсан. Тийм болохоор бурхан таныг өөрийгөө ихшээд хараа, өөр дөр ихшээд төвлөр, өөрийнхөө бурхан дотор дүүр, өөрөө ямар хайрлагцсан гэдгээ тунхал. Тэгээд дараагийн хайрын тэр хүчтэй тунхагууд чинь доошоо урснаа. Тэр зүйлс чинь доошоо урсан, тэр зүйлс чинь бүр юмс руу урсан, танаа гэр бүл рүү урсан. Та бүр нөхөр мөхрөө харахтаа, эхнэрээ харахтаа, та ажил үйлсээ харахтаа, та мэргэжлээ харахтаа, та бүр сургуулаа харахтаа, сургууль дээр зааж байгаа багшаа харахтаа, та захирлаа харахтаа таны ч өөр болсон баг. Таны фокус ч өөр болсон. Та түүгээр
дамжуулж харж байна бусдыг. Ягдвал тэр бусдыг хайрлсан учраас тэр хайр та өөрөө хайрлагдсан гэдгийг мэдж байгаа учраас та бусдыг бас ямар хайрлагдсан гэдгийг та үн цэнтэй гэдгийг мэдэх болно. Та тэр зүйлсүүдийг гаргаж ирэх болно. Та туугуулах болно. Та бүр тэр хүмүүс тэр хайр байгаа цагт та бүр тэр хүн тэр цавхуулаа залбирч явах тул та баяр хөөр төрнө. Гэхдээ намайг хэрөөгүй гэж бурхан минь би нүуний төлөө залбираад тахтай яа тийм ч биш шүү дээ. Таны бурхан өрөөцсөн бохгүй юу? Тэр зүйлсүүдийг гаргаад ирсэн. Үнэхээр тань цавгүй өрөөл өсгөл юу тэр хаадын дээр байдаг шүү дээ тэр эмэгтэй шивсэл хэцээ ихнэр Илэшээ юусэн. Танаа гэрч юу байна? Танаа гэрч юу байна? Таны дотор юу байна? Тэгвэл би тэр чинь хэд дахин уржуулдаг юм. Тэр зүйлс чинь хэд дахин өсгөөдөг юм. Тэр зүйлийг чинь хэд дахин аривжуулдаг юм. Тэгээд чи тэр зүйлийг зараад идэ засахгүй чи бүр ингээд бус руу дамжуулах болсон. Бус руу бурхны бэлхэн дүүрэн байдал гэдэг чинь бурхан зүгээр хэмжүүр зүр бэлгсэн, дүүргсэн, халиулсан тийм хэмжүүрдээ шуусгаж талаар за чам тал болно доо. Чам ярол болно доо. Биш. Бурхан тэр ингэдэд хэлсэн баг чи саваа тос. Бүх саваа тос. Бүгдийн дүүрэг би дүүргээд үгүй. Тосоодаа. Би бурхны өмнөс би яг юугаа тосох юм бурхан минь. Би яг таны өмнө ийм саваа тосмоор байна. Тэгэл юмс болсон. Тэгэл санхүүгийн ерөнхийдөө зүйлсүүд би олж харсан. Зүгээр суух хэрэггүй байна. Хөдлөх хэрэгтэй юм байна. Хөдлөө төгсөл бурхан чам дээр яг яаж ажиллахыг чинь харуулах болно. Тэгээ юмсуудыг цөмлөх болно. Тэгээ тэр цөмсөн зүйлсүүд чинь доош уурсах байхгүй. Тэрнээс та ганцаараа байгуулчаал ганцаараа за би ялцсан гэл нэг юм уурсдаг юм биш. Та ялж яхад доош юмс уурсан. Та үгийг тунгалж үнэхээр тэр зүйлсүүд дээр гарц зогсож яхад доош юмс уурсдаг гэж би итгэдэг байхгүй. Хин манай чуулганс хин нэг ялаад гараад ирсэн байхад бидэрлүүд тэр зүйл нь уурсан. Тэр зүйл нь хайлан тэр зүйл нь уурсдаг байхгүй. Тэрс би ганцаараа ялчаал тэр дотор хөөрөөл би бусд нэг юм доожоогүй амтан ялаагүй жиш чаавастай энэ мам нэг ялаагүй биш. Та ялцсан байхад таны ялсан тэр зүйл доош уурсах байхгүй юу? Бусд руу уурсан. Тэгэхээр таны нүд яаж өөрчлөгдөж чинь? Таны хараа яаж өөрчлөгдөж чинь? Таны сэтгэл яаж өөрчлөгдөж чинь? Тэр өөрчлөгдсөн зүйлс дээр бурхан өөрөө ажил хийхгүй болохоос өөрчлөгдөөгүй хүний бодолтой бурхан хизээж ажиллахгүй, хүний хараагаар хизээж хүнийг харахгүй та бүр өөр зүйлсийг харах. Тийм болохоор бурхан миний нүдийг ав, миний бодлыг ав, миний хайрыг ав, миний хүслийг ав. Надтай байгаа бүхэл зүйлс эцгийх гэдэг тэр Есүс Христ ярьж би минийх биш ээ. Энэ бүх зүйлс надаас эцгээс өгсөн тэр зүйлээ. Би эцгийн хүслийг энэ газар биелүүлэхээр ирсэн юм аа. Би эцгийн үгийг тунгалахаар эцгээс дамжиж ирсэн зүйлсийг би энэ газар тунгалахаар ирсэн юм аа. Одоо энэ бүр залбирал бидэрлүү шилжиж өгвөл надад байгаа бүхэл зүйлс минийх биш ээ, таних. Таны хүслийн дагуу ашигладаг. Таны хүслийн дагуу хөдлөг. Таны харааны дагуу байг. Тэгээ бурхан яах вэ? Итгэмж төмчээ хүүхэн ав. Аваад бай. Баяртай байна шүү дээ. Чи аваад бай. Авах тусам тэр хүн яах вэ? Урсгаж ихшин, халиулж ихшин, юмсыг хөдөлгөж ихшин. Юмс руу урсгаж, халиулж ихшин. Өргөл гэдэг үг байхгүй болно. Өргөл гэдэг үг байхгүй болно гэдэг чинь юу вэ? Та бүр зүгээр өөрөө өргөл болно. Та өөрөө хайр болно. Та өөрөө аврал болно. Та өөрөө санхүү болно. Та өөрөө итгэл байх болно. Таны гар тавихад залбирал хийхэд идэх болно. Та өнөхөр тэр санхүүгийн салбартах тэр зүйлсүүдийг та цэмлэх болно. Та өөрөө өөрийгөө хар ингэж хар гэдэг болно. Чи өөрөө энийг хараа. Тэрнээс чи өнөхөр бурхны хүслийг бурхны нүдээр өөрийгөө харахгүй бол чи эхний нүдээр харах нь ойлгомжтой. Энэ шийдэл бий болохдоо хоёрхан нүдлээ гэдэг чардаг. Нэг нь богын нүд, нэг нь бурхны нүд. Тэрээс тал нүд гэж байхгүй. Тал нь боргон одоо богч юм уу юу ч тийм нүд гэж байхгүй гэж боддог. Тэгвэл би нэг нүдээ ихнэрээр хараад өөрөө нэг нүдээ өөрөө хардгуутай адил. Тэгэхээр бурхны нүдийг авах юм бол та бурхнаар сэтгэж, бурхнаар ойлгож, бурхнаар юмсыг урсгадаг болно. Тийм болохоор үйлчлэл гэдэг чинь юу вэ гэж зүгээр л миний хүслийг энэ газар тунгалах байхгүй юу? Миний үгийг энэ газар тунгалах, миний үйлсийг энэ газар тунгалах. Тэрс чи нэг үйлчлэл зохиогоол тэгэл түүнийхээ төлөө ингээл үхэн хатангүйгээл тэгэл нөгөөх нь болохгүй бурхан маань би таны төлөө үйлчлээд байна. Ингээд байна, ийм асуудал ингээд байна, тэгээд байна. Би бодохноо Паул эдрээч гомлоогүй. Библиэлд
бид тэр өгч явахтай болчих онцоогүй. Яаж ч өгч тэрээс гомдол байгаагүй байхгүй. Яг л тэр өөрөөсөө юуны төлөө дуудагдсан, юуны юу хийх гэж байгаа, бурхан юу хийсэж байгаа, яах гэж алхуулж байгаа юм бүр ташуурдуулсан ч юуны төлөө ташуурдуулж байгаа, шоронд хоригдсон ч юуны төлөө шоронд хоригдож байгаа тэр мэдчихсэн байхгүй. Тэглээгээд би таныг өнөөдөр хүн ташуурдуулаад муугаар хэлэх гэсэн үг биш. Зүгээр жишээ. Одоо энэ замч юу? Бид нар бурхан өдөр харахад бид нар өөрчлөгдөж эхэлнэ. Би бол бодож би үнэхээр мэдэрч байгаагүй бидний санхүү өөрчлөгдсөн. Бидний санхүү яа гэвэл бидний санхүү чинь бурханы санхүүтэй холбогдсон байхгүй юу? Тэр банктай тэр үнэхээр систем юу гэдэг бурханаас өгч юу гэдэг түүнтэй холбогдсон. Тэр хизээч тэр бурханы тэр холбогдол байгаа юм бол тэр хизээч тампуурл гэж байхгүй. Түн дээр хизээч тэр хоосон байдал гэж байхгүй. Түн дээр хизээч ядуурл гэж байхгүй. Хоосон байдал гэж байхгүй. Та нар одоо улсуудыг үзээрэй. Авилга талцсан ер нь жоохон эвгүй улсууд л ер нь хогондоо дарагдсан. Бид ингээл аялын болоог үздэг шүү дээ. Абр мабр гэх юм гүйл. Абргийн хоёр хөрс залгаа улс байгаа байхгүй. Нэг нэгсэн ч ямар ч хоггүй бүр ингээд цэцгэлээ өгчсөн юм. Нөөц нь хогондоо дарагдсан. Хогтойгоо эвлэрээ сууж байгаа улс. Юу тэр хогонд байх ёстой юм шиг. Тэр баашаас нь тэр гудамжаар урсч байх ёстой юм шиг. Ерөөсөө бүр тэгээ харт би тэгж бүтээгдсэн би ингэж л. Тэгэхээр бид нар өөрсдөө хараа чинь бид нар яаж өөрчлөж байна. Тэр хүн юу гэвэл энэ гэхээр өвчин гэж байх ёсгүй байна. Итгэл гэж нэг юм байгаа юм. Итгэдэг нэг юм байгаа юм байна гэдэг бурхан руу орчих тэр итгэлийн билийг айлсан. Тэгээд бурханы үгийг туглаж ирсэн. Тэгээд хүмүүс итгэрч ирсэн. Хүмүүс баяр хөөртэй болж ирсэн. Тэгвэл та бас нэг зүйлийг харах хэрэгтэй шүү. Энэ зүйлсийг би зөвшөөрч болохгүй байна. Энэ хүлээмжшөөрч болохгүй байна. Би санхүүгийн дарамттай байдлыг хүлээмжшөөрч болохгүй байна. Би гэр бүл дотор хэрүүлтэй уралтай амьдралыг хүлээмжшөөрч болохгүй байна. Үнэхээр үйл ойлголцыг хүлээмжшөөрч болохгүй байна. Би өөр хүүхдтэйгээ харилцаа муу харилцааг би хүлээмжшөөрч болохгүй байна. Хүүхд маань надад зовлонгоо ярьдаг, надад хуулдаг байх ёстой юм байна. Би өөртөө үгээ хэлдэг байх юм байна. Хүлээмжшөөрч битгий бай. Бити хүлээмжшөөр, хайрладаг хүн шиг бити амьдрал, хайрыг хүлээмжшөөр. Бурхан таныг хайрлсан гэдгийг хүлээмжшөөр. Тэр тантай хамт байгаа гэдгийг хүлээмжшөөр. Тэр таныг сонгосон гэдгийг хүлээмжшөөр. Сонгосон болол энэ сууж байгаа л да хүлээмжшөөрөд байх юу. Амар хэцүү шттэ бид нар тийм яг ингэ байгаад тах чинь хүлээмжшөөрч чаддгүй. Тэмцэлтэй л нэрээ яг үнэн үү? Харилсан уу? Надтай хамт уу? Гүшт хайрлцсан. Тэгээ болоо. Бид нар л өөрсдөө тэр хайрыг байхгүй болох гол. Тэгэл хутгаал гэсэн шидэмтэй яриад хайр нялганаал ингээл романтик байх гал. Бид нар чихнэр хөштэй заримдаа бас хатуухан ярилцдаг шүү дээ хоорондоо. Тус тас гэж. Гэхдээ тэр дунд хайр байгаа байхгүй. Зарим хайр байж тэгж. Тэгэхгүй бол Есүс тэр хайр дотор ууралж хэлсэн шүү дээ. Надад л тэр ууралж ийсэн, бухимдж ийсэн. Тэглээгээд тэрний өдрөөс тэр гол зүйл нь авдаг байхгүй юу? Яг тэр фокус нь, яг тэр чиглэлжээ хараа, яг тэр бурхны хүсэл нь тэр зүйл нь байж лээс, жанжин шугуунд байж лээсэн. Тэр зүйл дээрээ бурхан Есүс Христ анхаарал бүх зориулал байсан. Гэхдээ бус юм дагалдчихсэн. Араас нь зүгээр л дагж ирсэн тэр зүгээр л байх ёстой зүйл. Одоо бурхны хүсэл байгаа газар бурхны хаалт Тэнгэрээс тэр санхүү юу гэдэг бүхэл зүйлс нь итгэх шин чөлөөлөлт нь бүхэл зүйлс нь дагаж явдаг. Тэгэхэд би итгэж байна. Тэр зүйлсийг би авч байна. Тэр зүйлстэй бүр хамт байна. Тэр зүйлсийг би урсгамаар байна. Би үнээр итгэсэн нэг юм бэ. Би чөлөөлөгдсөн нэг юм бэ. Би хайрлагдсан нэг юм бэ. Би үн цэнтэй нэг юм бэ. Би үнээр бурханаар төрсөн би ихийг эвлээд аав ээжийн хайр дотор өссөн нэг юм. Бурхан намайг бүрэлдүүлсэн байхгүй юу? Тэгээ намайг бүр хайрлсан. Тэгээ надад та өөрөөгөө сайн мэдээг дуулуулсан. Тэгээ бид нар сайн мэдээд итгэсэн. Тэгээ бурхан намайг өөрөө итгэсэн. Бурхан намайг өөрөө хайрлсан учраас миний зүрхийг хөдлөсөн, миний сүнсийг хөдлөсөн. Тэгээ бид нар зүйлс рүү юу юм болж чохорхож гисэн. Тэгээ би хайрлал болгосон. Тэгээ бурхан намайг хэлбэржүүлсэн, намайг бүхэл зүйлсийн турш дагуулсан. Тэгээ надад их нэрийг өгсөн. Тэгээ өөр хүмүүсийг өгсөн. Тэгээ надад аав ээжийг өгсөн. Тэгээ надад дүүнэрийг өгсөн, ихчийг өгсөн. Энэ зүйлсүүд үнэхээр би хайр дотор байх юм бол бид нар хүмүүсийг буруу шааж чадахгүй. Яг л тэр зүйлсийг би миний нүд өөрчлөгдөж чинь, миний хараа өөрчлөгдөж чинь,
Та зовоод авах шаардлага байхгүй да. Үнэхээр чичрээ шаналаад бүр ингээд юм. Яг тэгвэл тэр хайр таныг өөрчилнө. Энэ бол одоо хоосон ярьдаг үг биш ээ. Хайрыг бол одоо бид нар ойлгох хэрэгтэй байна. Нэгүслийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Үнэхээр тэр зүйлс бидний тэр бүр амьлах хэрэгтэй. Бүр аврал гэж юу байдаг вэ? Тэ? Яг тэр зүйлс бүх зүйл шинжлэгдээд байгаа байхгүй. Миний ойлголтоо би бодож би нэг юм тавьсан. Бурхан гэж юм. ертөнцийг хайрлцсан. Ингээл болоо. Тэгээ би байхгүй тэр дунд чимшиг тэгэл ингээл нэг юм болоо. Аврал гэж юм. Есүс Христ гэж юм. Эцэг гэж юм. Тэнгэр яаш ерөөсөө бид нар өөрсдөө оюун бодол дотроо нэг юм хэмжүүр тавьсан. Тэр хэмжүүртээ итгээ яваад идэг. Тэгээ тэр чинь нэг бодлын юм бол таны нэг шүтэж байгаа бурхан болчдөг. Тэсэр нэг гайхалтай юм яриад идэг. Би сая фэйсбүүкээр нэг бичлэг харж ирсэн. 152 тоног төлөөх сэргэлтийн залбирал гэснээр та жил цуглаад явах хэрэг байхгүй болов юу гэлээ. Бүх үлээ 7 хоног болгон цугладаг цуглаана 50 тоног багтаа хийчихэж байгаа ч гэлөө. Тэгсээр нэ тэр ариун сүнсийг яриад байна, тэр бурхныг яриад байна, тэр итгэл хийх гэдэг баптизм хүртээгээд байна. Хүмүүс дагаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар оюун бодол, бидний сэтгэлгээ, бидний хараа, бидний өөрчлөлтүүд бид нар үнэхээр өмсөйг өөрчлөх хэрэгтэй хүмүүс байхгүй юу? Бид нар тэр зүйлсүүдийг үнэхээр нураах хэрэгтэй, буруу бодлоодыг бид нар өөрчлөх хэрэгтэй. Тэнд бол манай чуулган юу гэсэн Монгол улсад ам байна, бурхны оюун бодол, бурхны үг байна. Тэгэхээр та үгийг туулах хэрэгтэй. Тэнд бол таны дотор бурхан өөрөө сууж бурхны үг танаар дуурах хэрэгтэй. Ариун сүнс таныг эзлэх хэрэгтэй. Ариун сүнс таны дотор хайрыг тутах хэрэгтэй. Ариун сүнс нэгүслээ бүр та бүр нэгүслээр алхаж явдаг нэг юм баггүй. Тэр хучигдсан. Нэгүслээр хучигдсан нэг нь хайраар хучигдсан нэг нь юу ч тань руу халтаж чадахгүй юу? Ямар ч үг таныг ингээд шархтуулж чадахгүй, таны зүрх рүү орж чадахгүй. Хин нэгний бодолч хүртэл таныг нурааж чадахгүй. Ягаад гэвэл та бурхантайгаа хамт байхад хин нэгний бодолч хүртэл заримдаа зүгээр л унж байгаа мэдэрч төрнө. Надад бурхан намайг ингэж харцсан учраас, бурхантайгаа би ингэж алхаж байгаа учраас тэр хүн мэдэхгүй шүү дээ. Зарим тэгж ярих нь ч ойлгомжтой л байна. Гэхдээ та тэр зөв үгийг авахгүйгээр та бурхантайгаа хамт алхаж байхад харин танд үнэхээр тэр сонсдог, хамт залбирдаг юмуд өгөгдсөн байгаа. Тэр хүмүүс таны ойлгодог юмуд өгөгдсөн байгаа. Заавал та хүн хайгаад байх шаардлага яг л тэр өгөгдсөн байхгүй. Тэр зүйлтэй хамт алхаж байхад та юмсыг нураа. Та залбирлаа бүр шаналаад байх шаардлага байхгүй. Бид нар шаналдаг шүү дээ. Яаж шаналаад байна вэ? Би өөрөө зарим зүйл хүсээд байгаа байхгүй юу? Биелэхгүй байна тий. Биелэхгүй байна гэж ингээл орилоо чарлал. Бурхан байна уу? Та байвал яг одоо ингэж гэж зарим зүйлсийг ярьдаг. Гэхдээ бурхан би яг одоо хийнэ. Чиний төр хийнэ. Гэхдээ би өөр аргаар өөр зүйлсээр хийнэ. Чи надад нэг чимээгүй суугаад амаа татаад. Одоо би чамд үгээ хэлье. Одоо би чамтай ярив. Одоо бидний зүрх рүү хэлье. Одоо би чамд яаж хайрлагдсан нэгний чиг хэлье. Тэгээ та дуугаа олж гişin. Тэгээ та жинхэнэ бурхны хүсэл юу юм гэдгийг та бүр тод харна. Та түнтэр амьдрна. Тэгээд ирэнгүүт та холдож чадахгүй. Өмнөх подкастаар хэлсэн энэ итгэлээс явсан хүмүүсийг би баг итгээгүй байхаа гэж маа ярьж байсан чинь би тэр баг бурханд итгээгүй байхаа. Итгэсэн хүмүүс холдож чадахгүй тий. Энэ зүйлс чинь бид нар бүр ингэ бихчих хэрэгтэй шүү дээ. Би бүр ингэ мэдэх хэрэгтэй. Би бүр түүний амьдрч тэрийг бүр ингэ оюун бодол сүнс юу байдгийг надад хамаарал юу байдгийг тэрүүгээр бүр мэдэрч ойлгож мэдлэг төр бэлхэж тэр хайрыг бүр ингэ бусдад тунгалмаар байгаа хөөхгүй. Би бүр өөр дээрш тунгалмаар байна. Би өөрийгөө буруугаар бодмооргүй байна. Би өөрийгөө шүүмээргүй байна. Би бүр өөрийгөө бурхны нүдээр хармаар байна. Бид нар өөрийнхөө нүдээр харахыг амар хүсдэг. Тэгээд та одоо энэ зөвшт өөрийгөө бурхны нүдээр хараад байгаа чи. Та бүр эхнэрийнхээ нүдээр биш. Та хүүхдийнхээ нүдээр биш заяа. Та энэ цамжид өөрийгөө бурхны нүдээр хараад. Бурхны өмнө очиод бурхантайгаа хаана. Тэгээд би хайрлагдсан нэг үнэхээр бурхнаар сонгогдсон нэг юм. Би үнэхээр бурхан надтай хамт байгаа. Тийм л болохоор бурхан надад итгэлийн эцгүүдийг өгсөн юм аа. Бурхан үнэхээр хотын чуулганд намайг байршуулсан юм аа. Надад итгэлийн ахын дүүсийг өгсөн юм аа. Надад хамтрах залбирлын хамтрагчдыг өгсөн юм аа. Надад хамт алхах нэгнүүдийг өгсөн юм аа. Үнэхээр итгэлийн эцгүүдийг өгсөн. Эцгүүдийг намайг хэзээ ч төрөлд оруулахгүйгээд бүхэл зүйлсүүдийг хамгаалтаар өгсөн байгаа. Миний дээр хаана хэрмүүд босгоцсон байгаа. Хамгаалтуудыг босгоцсон байгаа. Бид нар зүйлсүүдийг авч байна. Бид нар зүйлсээр ундаалж байна. Бид нар зүйлсийг энэ газар тунгалж байна. Би үн чинь нэгэн биш. Би үнэхээр эцэгтэй нэгэн. Би үнэхээр эцэгтэй нэгэн. Би үн чинь нэгэн биш.
Би бол үнэхээр хайрлагдсан нэгэн. Би Бурханаар сонгогдсон нэгэн. Бурхан намайг сонгосон, Бурхан намайг хайрлсан. Энэ дэлхийн намайг юу ч харж байсан. Би Бурханы өндөр өөрийгөө харах болно. Би үнэхээр Бурханы тэр зүйлсийг урсгах болно. Би үнэхээр энэ газар үнэхээр энэ цаг сууж байгаа бол би Бурханаар сонгогдсон нэгэн байх болно. Би үнэхээр хаалт биш. Би үнэхээр сав байх болно. Би үнэхээр юмсыг урсгадаг байх болно. Би үнэхээр бүхэл зүйлсийг урсгадаг байх болно. Надаар дамжуулж санхүү итгэл юу байна? Урсгах болно. Надад дамжиж манай хүүхдүүд үнэхээр Бурханыг олж харах болно. Надад дамжиж манай эхнэр, манай аав ээж надтай хамааралтай бүгд олж харах болно. Яагаад гэвэл Бурхан хүсэж байгаа учраас бид тэр хүслийг өөр дээрээ тунгалж байна. Бид тэр хүслийг өөр дээрээ авч байна. Бид тэр зүйлсийг урсгаж байна. Бид тэр зүйлсийг хаамааргүй байна. Нүгээр хаалт байдаг. Миний оюун бодол үнэхээр түгжээ байдаг. Миний зүйлсийг үл итгэж байхгүй байх болно. Бид тэр зүйлсийг доош урсгадаг нэгэн байх болно. Бүгдээр Бурханаас авсан бол бид тэр зүйлийг доошоо урсгах болно. Би алдахгүй. Бид тэр зүйлсүүдийг барих болно. Бид тэр зүйлсүүдийг манах болно. Бид тэр зүйлстэй хамт алхах болно. Тэр миний амьдралын нэг хэсэг байх болно. Би бүр түүгээр амьдрах болно. Би бүр түүгээр ундаах болно. Тэр бүр Есүс Христ Бурханы хүсэл, Бурханы үгэл миний хоол хичээл байх болно. Миний амьдралын хүч тэнхээ байх болно. Миний амьдралын үнэхээр тижээгш амин дэм байх болно. Ямар нэгэн битмэн байдаг бол тэр зүйл Бурханаас ирэх болно. Бурхан намайг өөрөө тэнхрүүлэх болно. Бурхан намайг өөрөө чөлөөлөх болно. Бүгдээрээ босоод Бурхан талархлыг өргөцгөө. Бурхан залбирцгаая. Үнэхээр та өөрөө би бол хайрлагдсан нэгэн. Бурхан надаар дамжуулж энэ газар үнэхээр өөрчлөлт хийх болно. Үнэхээр цөмлөлтийг хийх болно. Би Бурханы ам байх болно. Би Бурханы оюун бодол байх болно. Би Бурханы зүрх сэтгэл байх болно. Би Бурханы хайр байх болно. Би Бурханы нэгүсэл байх болно. Би Бурханы амар тайван байх болно. Би Бурханы баяр хөөр байх болно. Би Бурханы зүгт байх болно. Бус нэг намаарахтаа зүгт байлыг олж харах болно. Яг би энэ газар чигтэр цөмлөж байх болно. Би энэ газар чигтэр Бурханы хааншаар амьдарч нэг байх болно. Би Бурханаа таньсан нэгэн байх болно. Би яг одоо Бурханаа таниад түүнтэй хамт алхсан нэгэн байх болно. Би энэ газар дээрч би дэлхий дээрч Бурхантай хамт амьдрах болно. Би түүний хүчийг тунгалагч байх болно. Би түүний дуу хоолой байх болно. Би түүний оюун бодол байх болно. Би түүгээр ундаалагч байх болно. Би үнэхээр түүний санхүү байх болно. Би түүний хайр байх болно. Би юмсууд уурсгадаг байх болно. Үнэхээр юмсуудыг чөлөөлдөг байх болно. Би зүйлсийг ертөнцийн юмсыг хийдэгч байна. Би оюун бодолтой би энэ махан бидэрч юмсыг хийх байх болно. Би боддорч чинь би сүүцийг ертөнцийн хийх болно. Би хуулийг надах болно. Би тэр зүйлсүүдийг барих болно. Би тэр зүйлсүүдийг үнэхээр энэ газар шийдээр тунгалах болно. Би Бурханы хүслийг тунгалагч байх болно. Би Бурхантай хамтарч нэгэн байх болно. Би бол хайрлагдсан нэгэн байх болно. Би үнэхээр Бурханаараа аврагдсан нэгэн байх болно. Надад эргэлзээ байхгүй. Би Бурханаас аврагдсан юм аа. Надад эргэлзээ байхгүй. Би Бурханаар чөлөөлөгдсөн юм аа. Надад эргэлзээ байхгүй. Намайг Бурханы нэгүсэл хөдсөн юм аа. Намайг Бурханы амар тайван хөдсөн юм аа. Намайг Бурханы зүгт байдал хөдсөн юм аа. Тэр бүхэл зүйлсийг би өөр дөрөө тунгалж байна. Тэр бүхэл зүйлсийг өөр дөрөө авч байна. Би өөр юм мэд амьдарч байна. Зүгт байдал миний өөр юм мэд амьдрах болно. Санхүүгийн эрс миний өөр юм мэд амьдрах болно. Яг л Бурхантай би амьдарч байгаа учраас Бурхан надаар дамжуулж энэ газар чигтэр амьдрах болно. Би түүний дуу хоолой байх болно. Би түүний хүсэл байх болно. Та надаар дамжуулж таны хүсэл надаар дамжуулж энэ газар дэлхий дээр биелэх болно. Үнэхээр би энэ газар дэлхий дээр яах ч бүтээгдсэн гэдгээ үнэхээр тодор харах болно. Би үнэхээр арчаа нэгэн биш ээ. Харин би үнэхээр ариун нэгэн байх болно. Би үнэхээр зөвхт нэгэн байх болно. Би Бурханаас аврагдсан нэгэн байх болно. Би санхүүгийн ертөнцийг төлөвлөдөг нэгэн байх болно. Би эдгэр чөлөөлдөг дуулгадаг нэгэн байх болно. Би Бурхан эдгээгүүл эдгээх болно. Бурхан чөлөөлгөө чөлөөлөх болно. Бурхан урсгахгүйл урсгадаг нэгэн байх болно. Бурханы хүслийг би хамгаалдаг нэгэн байх болно. Түүний хүслийг би тунгалагч нэгэн байх болно. Би үнэхээр Есүс Христийн хамт нөхөр байх болно. Би Есүс Христтэй хамт алхагч нэгэн байх болно. Би түүний үүсээр амьдрах болно. Түүний үүсийг үнэхээр миний амьдралаар дамжуулж бихчиж амьдрах болно аава. Миний сүнс үнэхээр хүчрэх байх болно. Миний оюун бодол хүчрэх байх болно. Миний зүрх сэтгэл хүчрэх байх болно. Миний бие махбод идэрсэн байх болно. Идэрсэн нэг л бусдыг идгэн. Чөлөөлсөн нэг л чөлөөлсөн нэг. Үнэхээр идгэрсэн нэгэн, үнэхээр Бурханыг мэдсэн нэгэн Бурханы үгийг тунгалах болно. Яг л Бурхан тэр үгээ таны амаар дамжуулж хийх болно. Таны оюун бодол өөрчлөгдсөн, таны зүрх сэтгэл өөрчлөгдсөн, таны хараа өөрчлөгдсөн, таны Бурханы бодох борлууд өөрчлөгдсөн аав. Үнэхээр бүхэл зүйлсүүд өөрчлөгдсөн. Яг л шин савн дээр шин үнэхээр дарсыг хийдэг аав. Тэр бүхэл зүйлсүүдийг цутгадаг. Бурхан бол халиулдаг нэгэн. Бурхан чамд юу байна гэж асууж байна. Тэр зүйлсийг чи одоо би дүүргэж байна. Одоо би тэр зүйлсүүдийг халиулж байна. Чамд юу байна? Тэр зүйлсүүдийг би үнэхээр одоо ашиглах болно. Тэр зүйлсүүдийг үнэхээр дүүргэх болно. Тэр савуудыг дүүргэх болно. Надад саваа авчир. Надад саваа авчир. Оюун бодлуудаа авчир.
Зүр сэтгэлээ авчир, сүнсээ авчир. Бид нар зүсэж бэлтгэл дүүргий. Ариун сүнс дүүрэн байдлыг би харуулъя. Ариун сүнсийн дүүрэн байдлыг би чамд мэдрүүлье. Ариун сүнсийн дүүрэн байдлыг би чамд харуулъя. Энэ зүгээр ярьдаг зүйл биш, энэ амьдардаг зүйл. Энэ үнэхээр хоосон боддог зүйл биш. Энэ үнэхээр оргуугаас хоорсон зүйл бүтээсэн Бурхны хүсэл юм аа. Бурхан юмсыг бүтээд юм аа. Бурхан юмсуудыг үнэхээр хэлбэрт нь оруулд юм аа. Бурхан үнэхээр юмсуудыг хөдлөгд юм аа. Тэр үнэхээр бүхэл зүйлсийг хийж байгаа. Бурхын цаг үед хийсээр байгаа. Би өөр дээр тунгалж байна. Би уурлагдсан нэгнэ. Би үнэхээр уурлагдсан нэгэн. Би үнэхээр идэгэрсэн нэгэн. Би чөлөөлөгдсөн нэгэн. Би хайрлагдсан нэгэн. Би үнэхээр Бурханаар сонгогдсон нэгэн юм аа. Бурхан намайг өөрийн хүү болгон дуудсан юм аа. Тэр намайг чөлөөлсөн. Тэр намайг үнэхээр эрдэнэ мэд харж байгаа. Тэр намайг гэрэл мэд хамж байгаа. Бос гэрэл. Учир нь эзний гэрэл ирж байна. Эзний цогж авсан чиний дээр байна. Бурхан ингэж хэлж байгаа байхгүй юу? Хүлээв. Үнэхээр хүслээ хүлээв. Тэр чамаа яаж харж байгаа тэр харааг ав. Тэр бүхэл зүйлс чамаар дамжуулж уурсах болно. Бурханы хэл чамд өөрийгөө мэдрүүлж таниулж чамаа сургачаад тэгээ бусд руу уурсах болно. Учир нь танихгүй нэгнээ та энэ газар тунгалж чадахгүй. Танихгүй нэгнээ та энэ газар хийж чадахгүй, үгийг билж чадахгүй. Хайрлагдаагүй бол та бусдыг хайрлаж чадахгүй. Тийм болохоор Бурханы цамж тантай хамт байна. Та үргэлжлүүлэн тунгалсаар байгаарай. Бурхан тантай хамт байгаа. Тантай хамт байгаа. Тэр танаар хүслээ танаар дамжуулж энэ газар биелэх болно. Тэгээ та Тэнгэрийн хаанчлаар юу амьдрын гэдэг юу байдгийг та бүр өөрөө ч мэдэхгүй амьдрч явах болно. Тэр зүйлсүүд таны тэр бодтой байх болно. Тэр зүйлс таны тэр бодтой амьдрах болно. Бурхан бүх алдрыг өргөж үнэхээр Бурханд алга ташлтыг өргөцгөө.